Тэгээ гурил идэхгүй. Тэгэл гурил идэхгүй 7-аас 10 хоног дотор. Гэтэ бас яг тэр 4 кг чинь жигдгэн ас гэдэг юм аа л дээ. Ааха. Би тэр чинь нэг дээр доороос янз янз маркаар гээд. Цаас нэг зурган дээрээс нь жоохон шүүрцэн чим шиг. Нэг санаад байгаа ч юм шиг амар юу байгаад. За ихлээ. За чи хэлсэн тийм ээ. За уужаарай. За. Таныг чопор моцоглоо зөвлөлээ нарийн бичих юм зүг шүү дээ. Санхүүгийн харилцаж байгаа шүү дээ. Санхүүгийн харилцаа. Санхүүч гэх юм. Тэрээс өөрөөр л. Одоо тийм клубээр бол тэрээс өөрөөр байхгүй. За 3 2 1. За. Brap Moto подкастын season 1-ийн 7 дугаар дугаар ихэхэд бэлэн боллоо. За өнөөдөр манай подкастын урилгыг хүлээн авсан Sidecar FC клубын тэргүүн Монголын чопор моциклчдын зөвлөлийн Treasure буюу санхүүч Цэсэн ах маань ирлээ. За. Хоёр дахь урилгыг хийж ирсэн тань баярлалаа. Баярлалаа. За хойсон баярлалаа. За сойсойхон юу вэ нахаа? Нам 50 байна. Өчигдөр Монгол Raiders-ийнхаа зохион байгуулсан 3-3 тэмцээнд орлоо. Амжилттай оролцсон. Амжилттай байлгүй яах вэ? Амжилттай тий юу яасан? Чингис MC Армак. За тэгээд Скалси 2 дугаар багтаа. 3 баг цаахан хожигдлоо. Сайхан өчтөө юу зогт орсон ба ш тий. Хүчтэй багтаа тоглосон. Армак 2 чинь шүгэн дөрвдүүлсэн байх нь шүү дээ. Тийм. Тэгэхээр чин зүгээр хожигдсан ч яг нөгөө медаль авсан багт хожигдсон гэдэг шиг. Тийм. Тэгээрээ зүгээр. Тэгээ яг угаасаа ер нь миний бас нэг бодож явдаг нэг зүйл бид нар нэгнийхээ зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд тэр заавал чаддаггүй байх нь хамаагүй бид нар очиж явах хэрэгтэй, оролцож явах хэрэгтэй. Тэгээ тэр утгаараа тэмцээн бол маш гоё болсон. Тиймэрхүү ойрын санитай л байна да. Ер нь яг өчигдрийн байдлаар моцоглын клубүүд бас яг харагдчихлаа тий. Нэгнийхээ яг таны хэлсэнчлэг нэгнийхээ зохион байгуулалт үйл ажиллагаанд ерөөхдөө идэвхтэй оролцох гэдэг үгсээ ингэ харагдахад бол өчигдрийн байдлаар аюу ойлгон клубүүд бас гоё оролцлоо шүү дээ тий. Нэг өдрийг бас аюу гоё заалан нэв найрамдалтай гоё бас ингээд нэг спортлог мөрүүлж чадлаа тий. Ер нь бол бас тий. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа клуб, крүү одоо юу гэдгийг тэдгээрээс юу өчигдөр тоолсон 2 юм уу 3 л байхгүй байлаа шүү дээ. Тэ. Гэхдээ тэр бол яг хөө зүгээр одоо нөгөө үйл ажиллагааг дэмжихгүй гэж ирээгүй биш мэдээж хэрэгтэй. Тэр клубын гишүүдийн хувийн ажил одоо юу гэдэг завтаа чөлөөтэй байгаа тийм л асуудал байгаа шүү дээ. Тэрнээс биш хэрвээ боломжтой байсан бол бүгд иргэсэн. Тэгэхээр гих мэтчлэн ерөн зүгээр бид нар одоо талын салхич юм уу ингээ зохион байгуулагдаад төгсгөлийн хэсэг явж байхад зохион байгуулж байгаа хүмүүс үлдээл тэ нэг жоохон ингээл цөөрдөг шүү дээ. Тэгээ тэр эдэр надад ер нь жоохон тийм юу санагдаад байгаа байхгүй. Одоо буруу гэх юм уу эмзэг. Тэр зохион байгуулж байгаа хүмүүс чинь тэ төгсгөлд нэг 2-3-аа үлдчихдэг. 2-3 клуб үлдчихдэг тий. Тэгэл яг нэг медаль авч байгаа тамирчид нь үлдчихдэг. Тийм болж байгаа байхгүй. Өчигдөр би яалч байхгүй эрт гарахаас аргагүй болоод эрт гарцсан л да. Манай хэд үлдсэн. Тэр ер нь зүгээр дотроо бол тэгж л боддог. Бид нар нэгнийхээ зохион байгуулж байгаа ямар ч үйл ажиллагаан дээр өргөө өрөөтэй оролцож тэгж бид нар хамтдаа хөгжих хэрэгтэй л гэж. Тэр тэмцээн болгосон. Яг энэ үнцэг бас нэр бас гоё шүү. Бид нар яг нэр манай клубч одоо яг шүгэн дөрөв дээрээс мултраад ер нь бол яг 4-р байранд л орсон гэсэн. Тэгэхэд одоо бид нар яг нэг жоохон ядраад гэх юм уу тэгээд шууд хожигдонгуудаа за явцгаа гэдэг. Нэр бас таны энэ үнцгийг ер нь бид нар бас бодож байгаа шүү дээ. За манай тоглолт дууссан юм шин ёо да нөө бусдыгаа харахгүйгээр маш нэг тийм дутагдал байгаа тий. Хоёрыг нь хуваалцсан хэрэгтэй тий. Тийм. Нэр тийм байна. За ер нь дараа бас нэг юм зүйлүүд юм бодож байгаа нь зүү юм биш. Би бол төгсгөлийн үдсэн тэгээд танах байхгүй хаан жоохон. Тэр яалтч өгнө юм. Ер нь бид нэр зүгээр клубүүд, крүүнүүд бүгдээрээ ер нь энийг бас бодох хэрэгтэй. Ямар ч үйл ажиллагаан дээр одоо юу гэдгийг 3-5 болтол болно л гэсэн бол 5 болтол нь байчвал ерөнхийдөө зүгээр. Үйл ажиллагааны нэг хэсэг болж л байгаа юм тийм ээ. Тий. Ааха. За, sidecar. За одоо бидний одоо нийтлэг хэллэгээр ч юм уу тий одоо яг sidecar гэхээр мэдгүй хүмүүс бас гайхчихж магадгүй одоо яг юм машин болоо явчих байгаа ч юм уу тий. Хүмүүс нэг тийм хүмүүс байж бодож магадгүй. Энэ бол chopper юу гэж байгаа. Оо за. За, Намаржаа сайхнаа. намаржаа сайхаа тархан давтаа.
намарч гин үү, Сайхан. хорж гин үү За. гэдэг л өгдөг лээ. Өвлийн бэлтгэл сайхан ангигдсан. За. Өвлөмжтэй сайхан. намарч Өөдөө чинь орно. Одоо намын төгсгөл үлрэл гэж явна өстэй. Тэхүү. Тэ сүүл Үлрэг арай ороогүй юу? Орог баха тэ. өвлөргөө ороог байна. Арай ороог байна. Sidecar гэдэг бол одоо шахатай мөчлөгийг бас хэлж байгаа. За тэгээд та бас гоё sidecar-ийн тухай ер нь бас нийт манай энэ подкастыг үзэж байгаа залуучуудад бас гоё танилцуулаад хэлээ тэ. Одоо нөгөө бүх Яагаад шахатай мөчлөг юм бол дундаас ганцхан нөгөө нэг sidecar шанха гэдгээр ганцхан танах онцлогтой клуб байна. Тийм ээ. За, ер нь ийм юм байлаа шүү дээ. Манай одоо нэг 20 орчим ерөнхийдөө cruiser ангиллын те музикл ундаг ийм нэгдэл MC crew-нууд байна. Эрэгтэй эмэгтэй нийлээд. За, тэгэнгუთ энэ дотроос эрчүүдийн хувьд эрэгтэй одоо клубүүдийн хувьд бол Mongolia Choppers-тай маш олон салшгүй холбоотой байна. Red Volcans танаа нэвтрүүлэг дээр бас хэлжээ шүү дээ. тий. Choppers бид нар ингэж байгаа. За тэгээ Choppers-аас ингэсэн ингэж. Тэгээ манайх чинь Монголын 3 дахь MC гэж явж байгаа. Тэгээд одоо надаа энэ би Choppers-ийн гишүүн байхдаа энэ тэмдгийг авч зүүжлээ. Манайх чинь үүсгэн байгуулсан 6 гишүүн байдаг үндсэн. Одоо анхны. Тэгээ тэр 6-гийн 4 нь Mongolia Choppers-ийн гишүүн байсан. Тэгээ яг бид нар шахатай мөциклтэй дандаа. За тэгээд нөгөө бусад одоо Choppers-ийн гишүүд маань соло мөциклтэй. Тэнгүүд яг үнэндээ бид нар яагаад ерөн sidecar гэдэг ингээд тустай байж ах хэрэгтэй байна гэж гарсан гэхээр явдал яагаад ч нийлэхгүйсэн байхгүй. Бид нар ингээд нэг хотоос гараад нэг ойрхон явна жижигхэн шороо руу яваад орно. Бидний явдал тэдний явдал шаардлага оруулчихна. Бид нар хотод мөциклөө унах тэр хүмүүс мөциклөө унах хоёр тис ондоо болчихно. Ингээд ерөнхийдөө sidecar гэдгээрээ дагнаад ер нь байх ёстой байна гэдэг зүйлийг анх ярьж эхэлсэн. Зүгээр яг би өөрөө бол анх 2007-8 онд Америк руу яваад нөгөө нэг оюутан солилцооны нэг work and travel гэдэг байдаг да. Явуулдаг. Хоёртууд 100-ны амралтаар нь явуулдаг. Тэрүүгээр явчаад тэнцээ хамгийн анх chopper мөцикл, олуула мөцикл унаа явж байгаа хүмүүс, олуула юм colors өмссөн явж байгаа хүмүүсийг анх удаа хараад очиод зургаад аруулаад тэгэл тэндээс ерөөсөө амар гоё юм байна гэдэг мэдрэмж аваад тэгэл Монголд ирсэн их сургуулаа төгсчөөд 13 оны үед баха да. За ер нь мөциклтэй болно гэж бодсон байсан. Тэгээд ямар мөцикл авах уу, яах уу гэж нэгэр баахан хайж үзэл. Тэгэл тэр үед чинь одоо энэ Choppers-ийн хадэр дээрээдийнхээ эднэр гудамжаар явна. Олуулаа явна. Тэгээ олуулаа явж байгаа нь гоё харагдана. Тэгээ байжсэн чинь манай нэг дүү нэг маш гоё мөцикл байна. Энэ мөциклийг ерөөсөө тоноглоод ингээд өстой гайхамшигтай гоё ундаг юм байна. Тэгээ над руу YouTube-ийн линкнүүд явал ороод үзсэн чинь Урал Днепр буюу одоо нөгөө яг нөгөө Орос Украины анх дайны зорилттой байж байгаа сүүл иргэний зорилттой болсон шахатай мөциклүүдийн зургууд. Тэгээ тэднийг бол үнэхээр гоё унжаан, шавар шавхаа туулаал те жинхэнэ адал явдалтай гоё унжаан. Тийм ишлэг үзлээ. Ёстой гоё юм байна гэсэн. Зүүн баянд мөцикл байна очиж авч ирээ гэж. Тэгээд анх зүүн баян руу яваад 3 хоног нойргүй яваад очихдоо нойргүй яваад эрэхтэй нойргүй яваад тэгээд анх дүүтэйгээ 2 sidecar одоо Dnepr MV 650 гээд мөцикл анх авчирч ирсэн. Тэгээ анх эрэхтэй бол хэцүү ирсэн. Илгээрээ хитцсэн. Ер нь хүн хараад бол энэ хөдлөж явдаг болно гэдэг тийм одоо ямар ч мэдрэмж төрөхгүй тийм болцсон байсан. Тэгээ бүтэн жил үзээд тэр чинь 13 онд авчираад бүтэн жил үзээд 12 онд авчираад бүтэн жил өвлөн засаад хигээс болгоноор нь салгаж бүгдийг буудаад бүх утаснуудын интернетээс нөгөө юуг ин номыг олж байгаа. Тийм, номыг олж авч байгаа тэндээс нэг хөөгөөд. Гэхдээ яг тэр чинь бол одооний мөцикл шиг маш олон утастай, олон гал хамгаалагч нар байхгүй л цөөхөн тодорхой. Тэрүүгээр нөөрэ бүгдийг татаад ингээд ах дүүнэрээ гуйж жагаад бодуулж модуулаад ингээд янзлцлаа. Тэгээд Choppers гişүн болж илссэн. Тэгээд Choppers илсгээд очиж байхад сүхэ ахад нар сүхэ ах одоо Чингисийн хатаа ахад нар
хамтдаа суугаад намайг ингээд за чи гишүүн болохын тулд ингэдэг тэгдэг гэдээ надад ингээд тайлбарч өгнө. Тэгтээ хэлжсэн байхгүй юу? Чи моциклтэй. Тийм хүн байгаа. Манай Карлсон гэдэг. Одоо манай үүсгэн байгуулагчдын нэг Эрдэнэх тийм байдیں۔ Чи одоо тэр хүнтэй холбогдоо за ер нь ингээд ингэх юм байна шүү гэж анх хэлжсэн. Тэгэл ерөнхийдөө моциклоо нэлээд үзсэн бас сайн учрыг нь олж чаддаггүй анхны моцикл. Тэгээ байжсэн чинь л 5 сарын 9-нд хоёр нөхөр залгаж байна. Өнөөдөр аялалтай 5 сарын 9-нд ингээ аялдаг одоо уламжлалсан аялал байгаа. Хамт явна хаана вэ? Тэгээ би ч нөгөө моциклээ сонсголонд гаражтай явж тавьчихсан. Асаагаад учиргүй явж дийлэхгүй байхгүй. Тэгсэн чинь хоёр нөхөр яриад очоод асаана. Тэгээ шууд аялалд явна. Тэгээ дотроо юу гэж бодсон гэхээр за ер нь бол ойлгомжтой. Би нэлээ бас л өөрийнхөө ухаанаар үзсэн байгаа шүү дээ. Болохгүй байсан. За тэгээ ер нь бол явна ч гэж бодлоо. За яг юу ч гэсэн очие хүмүүс очие гэж яхад үгүйгээ тайлбар шүү. Тэгээ дахиад очлоо. Нөгөө хоёр чи 15 минут үзээд асаагаал тавих гэсэн. Ийшээч нэг унж тавихвал, тийшээч нэг унж тавихвал. Тэгээ манайхан бүгдээрээ ураалтай. Миний моцикл болохоор Днепр 2 дугуйнд хамтдаа мэждэг байхгүй юу? Нөгөөдөлөх болохоор солон мэждэг. Тэгээ тэр сүүлд нь тэр хоёр ярьжсэн. Асаачаал бүр ингээд нөгөө 2 дугуйнд майждаг тийм моцикл унж үзэх гээ. Тэгэл орхошол би ийшээ нэг давхин. Одоо би нэг үзээтэй гээл ийшээ давхиал. Тэгэл намайг аваад хамгийн анхны хэл. Моцикл асуудалгүй. Тэгэл моциклтэй бид нэр ерөөсөө яг тухайн үед ч орхол явсан л да. Хандгаатын тийшээ давхиж очиод амралтанд нэг оноод. Тэгээ манай хамгийн анхны одоо үүсгэн байгуулагчдын 4 хүн тэгж нэг дор анх удаа би бинийгээ харж цуглаж ирсэн. Тийм. Тэгээд яг хөө тэндээс хойш бид нар ерөн зүгээр яагаад энэ сайдкар гэж ингэж одоо тууштай гэх юм уу одоо ингэж явах зөв юм байна гэж үзсэн гэхээр яалтч байхгүй сайдкар моциклыг бид нар монголчууд тэр дундаа юу гэж ойлгож байна гэхээр нөгөө нэг Урал Днепр гэж хязгаарлагдал тэгэл тусчих жоох байхгүй. Одоо манай клубд за зарим нь байсан. За тэгээд ер нь одоо манайхаар дамжсан шахдаг моциклуудыг одоо брэндээр нэрлээ л та. За Урал Днепр ийж тий за ингээд эдгээр бол дандаа хуучны моцикл. За тэгээд сүүлд хамгийн анх Yamaha Dragstar 400 одоо орчин үеийн гэх юм уу та тий ийм моциклэнд залгаж байгаа. Араас нь Yamaha Royal Star 1300, GTM 950 Adventure S. За араас нь Honda Shadow 1100, Harley Davidson Electra Glide. За тэгээд сүүл бас юу орж ирсэн? Royal Enfield. За тэгээд за дутуу тоолог бол хамгийн сүүлд Indian Dark Horse. Юу бигрийнхэн шахаад ань оруулж ирээд манай мембер авсан шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө одоо ингээд хэрвээ эдгээр зарим нь яг зарагдсан баг шүү. Хэрвээ эдрийг бид нар бүгднийг гаргаж ирээд зэрэгцүүлээд тавих юм бол сайдкар гэдэг чинь ийм юм байна гэдэг энэ одоо юу гэл урсгалыг гэх юм уу хүмүүст таниулах, моцикл унж байгаа болоод сонирхдог хүмүүст сайдкар гэж ийм байт юм байна, ингэж унж болд юм байна гэдэг тэр зүйлийг л ойлгуулах. Ийм зорилготой л байгаад байгаа. Тэгээд яг хөө бид нар 14 онд албан ёсоор 6 хүний үүсгэн байгуулагчийн бүрэлдэхүүнтэй байгуулагдчихад тэндээс хойш бол ер нь бол сонирхол угаасаа нөгөө сайдкар буюу сайдкартай хүмүүс гишүүн байх хэрэгтэй гэдэг байдлаар нэлээд явсан л та шаардлага болчихсон тийм үү. Тэгээ бид нар чинь 19 он болтол баг цөөхлөөл байгаадсан. Тэгээд ерөнхийдөө сайдкар моцикл хотод унахад маш тохиромжгүй. Хална. Түгжирнэ. Түгжирний халуунд каск өмсчөөд нарандаа шаруулад каскын дотроо тэгээд шахатын моциклтэй түгжээд хэцүү. Тэгэл ерөнхийдөө манайхан чи ихнээсээ өөрсдөө соло моциклууд унаад эхэлсэн. Тэгэл араас нь манай залуучууд орж ирэл сүүлийн 5 жил хөрхөөгийн хугацаанд гишүүдийн тоо бараг 3 дахин нэмэгдсэн баг шүү. 3 дахин дан соло моциклтэй залуучуудаар. Тэгээд яг бидэд ерөнхийдөө за бид нар угаасаа нөхцөл байдал нь тэгж шаардж байна. Тэ нөхцөл байдал нь бид нар хөдөө орон нутгаар ч юм ингээ аялаад явахдаа шахах моцикл унах боломжтой болохоос биш хотод дандаа энийг унаад ах боломжгүй. Тэгэхээр соло моцикл унах нь угаасаа зайлшгүй байна. Тэгээ нөхцөл байдлын шаардлагаар одоо залуучуудын бараг 80-90% нь соло моциклод унаж байгаа. Та ер нь одоо цаашдаа
одоо клубийнхаа гишүүдэд за ер нь л явандаа та шахаа салгаа шүү гэсэн тийм мессеж өгж байгаа юу? Үгүй. Энэ бас юу? Үндсэн яг одоо энэ клубийнхаа одоо энэ ч үгүй юм байгаад шүү дээ. Монголын мотоциклчдын соёлд бол одоо тий шахаатай мотоцикл сайдкар бол одоо үнэхээр одоо бүр байхгүй шүү дээ. Та хэдээс үү тий. Тэгэл та хэд л одоо энийг хөгжүүлэх өөрөг даалгаврыг одоо ингээд авчлаа шүү дээ. Ер нь үндсэндээ тий. Тэгэхээр бас тэгж тавигддаг болов уу? Би бас яг дотроо бодож сууж яйлаа. Аха. Би цаашдаа сайдкараар чиглээд явцгаан шүү ч гэдэг юм те. Тийм. Гэхдээ одоо ч бас өөр залгаал болчиход байгаа шүү дээ. Тий, ер нь бол одоо миний мотоцикл гэхэд чинь л дөрвөн болтол тайлна шүү дээ. Шахаага бүтэн салгаад буцаад бүтэн угсрахад бол тайлхтаа 4, залгахтаа 4-ийг л задах хийн. Амархан уг нь бол ганцаараа ч чинь. Яг энэ дээр хүмүүс зөндөл тэгж ярьдаг л да. Сайдкар үжиж соло мотоцикл унцсан явж гин ч гэдэг юм уу. Тэгж байна гэж сонссон. Бид нар ч дотроо эн чинь бас олон залуучууд нэгдүгээр цугулдсан энэ замаар нь явах нь зөв юм уу, энэ замаар нь явах нь зөв юм уу гэж бас ярьж байгаа шүү дээ. Тэгээ бид нар нэг хэсэг бол клубын дүрмэн дээр олон нийтийн үйл ажиллагаанд том цуваануудад заавал шахаатай байна гэдэг дүрмтэй байсан. Тэгээд тэрэнд дүрмийн бас нэг өөрчлөлт оруулаад шахаатай байхыг ирмэлцэнэ гэдгээр өөрчилсөн. Яад вэ гэхээр тэр бас ингээд сонголт өгчөж шүү дээ. Тийм, анханасаа тэр хүн соло мотоцикл унжсэн хүн хурж ирээд би ингээд одоо та бүхэнтэй санаа зорилго нэгдэх юм байна, хамтдаа байх ёстой байна гэд хүн хүрээдэрлээ шүү дээ. Тэнгуут нь за окей чигингуудаа ороод ирснийхэн дараа ч юм уу бас ингээд байж болохгүй. Ахаа дээрээс нь түрүү хэлсэн шүү дээ, нөгөө зөвхөн шахаатай мотоциклээр хязгаарлах юм бол Монгол шахаатай мотоцикл унж байгаа хүмүүсийн тоо, унах сонирхол тэрний гоёыг мэдэрсэн хүмүүсийн тоо ч цөөхөн баггүй. Тэнгуут ч яг нэг талаасаа бас нэг хөгжлийн хувьд жоохон болохгүй байсан эргэлтэй. Тэгээд ерөнхийдөө байсан. Одоо тэгээд яг би бол ингэж л боддгийн. Одоо манай шахаатай мотоцикл унж байгаа хүмүүс шахаатай мотоцикл гоё юм байна гэдгийг л өөрсдөө л үлгэрлэнд уриалаад харуулаад ойлгуулчих. Тэнгуут аяанда тэр дотор байгаа хамт аялд явж байгаа сайхан залуучууд чинь за шахаа залгуул илдээн биш үү те. Гоё юм байна. Өөрсдийн ганц одоо брендинг байгаа тийм шүү дээ. Ер нь бол тийм. Яг үндсэн том цуваа аврын талын салхи намрын хаалтан дээр яг шахаар явуул бас болж л байгаа. Бас цагаар явах содоо тийм ээ. Тийм. Чи бас том нэг тэр тусмаа талын салхи бол илүү жуулчин ирж харж байгаа дан сайдкараа гэхэд бас үнэхээр гоё хожирдмаар харагддаг байхгүй. Тэнд бол үнэхээр бас гоё харагдаж тэгээд хүмүүс ер нь Монголын одоо моцойл хэр хэмжээтэй явагдаж байгаа гэдэг чинь хүмүүст тэрнээс бас харагдаж эхэллээ шүү дээ тийм ээ. Одоо нэг одоо бид чинь одоо ингээд нийтдээ ингээд өнөөдөр бол ингээд 7 дахь дугаар. За одоо ингээд нийт ер нь манай подкаст үзэж байгаа нийт залуучууд нэг асуулт гарч ирдэг байх гэж би боддгийг. Тэр ямар асуулт вэ гэхээр за одоо манай ер нь бол үндсэн яг энэ манай chopper cruiser мотоциклийн тий одоо энэ клубүүд маань хамгийн үндсэн эхлэл бол одоо Монголын Choppers. Brotherhood-ээс ер нь эхэлсэн байх шүү дээ. Бүгд эхлэлтэй. Үндсөөр одоо тэнд тавигдаад байсан. Одоо ингээд магадгүй зүгээр одоо нэг бас нийгэмд нэг юм талцалч гэх юм уу одоо нэг тийм хүзүүл ер нь бас байдаггүй гэдэг. Юу вэ гэхээр одоо тий та хэд ер нь бол зүгээр бидрээс өссөн мэт ч юм уу. Одоо яг нэг тийм хандлага ч юм уу тийм хүн танд ажиглагдаж мэдрэгдэжсэн үү? Үгүй юу. Огт тийм байгаагүй. Би ч одоо тэгээд юу гэсэн үг 11 2 жил ингээ мотоциклтэй энэ мотоциклийн одоо залуучуудтай те ингээд харилцаа холбоотой таньдаг мэддэг явж штэ. Энэ хугацаанд бол үгүй. Өстой тийм бол би огт байхгүй л гэж хэлэхээр. Зүгээр яг надад мэддэг байж болно л доо. Үгүй хаа. Би бол үгүй байх гэж бодож байна. Харин ч эсэргээрээ манайхан чинь илүү тийм гоё ийм нэгдэлтэй тийм байгаад байгаа юм шүү. Би бол тэгж хардаг шүү дээ. Тэгээ наана бол угсаа наанаас гэлтгүй ер нь бол угсаа манай яг мотоциклийн одоо энэ клубүүд бол мэдээж амар ийм нэгдэлтэй гоё хүндэлтэй би тэгээ гоё харцдаг тий. Гадныхын ирээдүйс нэг тэгшээ хэлжсэн шүү дээ. Гадныхын ирээдүйс гайхаа тий. Харин тий та хэд мотоциклч одоо ямар хоорондоо ийм найруулттай ямар гоё юм тий юу юм бэ нэг бүр шиг нэг гэр бүл шиг хамт олон шиг уур амьсгалтай юм бэ гэж ярьдаг шүү дээ. Тэгсэн нэрээ тэгж ярьжсэн шүү. Тэгээ би тэр санаач бас бодож байсан. Монголчуудад бусдын зохихгүй.
бид нар яг одоо ингээд нэг ямар нэгэн улсад үүссэн соёл Монгол улсад орж ирэхээрээ заавал бүх юм 100% хоологдох хэрэгтэй биш байхгүй юу? Монголынхон хөрсөнд буугаад, Монголынхон хүмүүсийн харилцаа, соёл тэ хүмүүсийн хоорондын харилцаа халуун дулаан байдаг бол нэг өөр. Жохон хүүтэн хөндий байдаг бол нэг өөр. Тэр соёлдоо нийцээд тодорхой төвшөнд хуурч орж ирэхгүй бол Монголд тэр соёл болж төлөвч чадахгүй байхгүй. Тэгэхээр би бол тэгж л хардаг. Одоо энэ манайхны хоорондоо ийм нэгдэлтэй байдаг, бусдыгаа хүндэлдэг. Энэ бол Монголын хөрсөн дээр бууж орж ирэхдээ тодорхой төвшөнд Монголын одоо ёс заншил гэх үү те соёлд уусаад ингэж бууж ирж байгаа маань л гэж болгож байна. Бид нар илүү нөө монголчлон гэж ярьдаг шиг л одоо ер нь байх гэдэг шүү дээ. Тийм. За клубүүд хоорондоо юугаараа өрсөлдөх ёстой вэ? Заны ерөнхийдөө бүлэгийн асуултанд ерөнхийдөө болдог гэж бодож байна. Тэгэхээр нэг асуулт гараад ирчихэл та таны хариултаас. За яалтч байхгүй Өрсөлдөөн ихтэй байх ёстой. заавал байх ёстой. Тий, заавал байх ёстой. Ер нь бол яг одоо энэ хууччул за би ч гэсэн одоо ерөнхийдөө тэгж бодож байгаа. Одоо бол за жишээлбэл би түрүү хэлсэн 20-од клуб көрөөнүүд байна. 20 давчж байгаа шиг байна. Давчж байгаа. За тэгвэл тэд ингэ бодъё л да. Талын сэлгэд ойролцоогоор хичнээн хүмүүсэлтэй хүн явбаа. За энэ жилийнхөр бол нэг 2500 гэсэн тоо гаргаж. За 2500. 25 клуб Монголд байвал тал нь одоо сонирхогчд тий MC көрөөнүүд биш цуванд явлаа гэж бодоход нэг клуб көрөөнд 50 хүн байх нь шүү дээ. Тэгэл цуваа болчих. 50 байвал 10 хүнтэй 50 клуб байх юм. Одоогийн нөхцөл байдал дээр бол сүүлийн жилүүд музикл хондог хүмүүс амар их болж байгаа. Тийм үнэн. А гэхдээ би бол зүгээр яг нэг үгүй хэлэхэд одоо болондоо л гэж бодож байна. Тооны үед. Клубын тооны Тооны үед. За. Монгол шиг жижиг улс, Улаанбаатар шиг ийм одоо хүн амын нэгтаршил нь ийм хотод болвол 20 гаруй клуб болвол би бол хангалттай л гэж бодож байна. А гэхдээ хоёул гуруулахнаа байсан бол өнөөдрийн төвшөнд хөгжихгүй гэдэг бол маш тодорхой. Тий. Та нар залуучууд гарч ирж ийж бид нар ингэхгүй бол болохгүй юм байна гэдэг зүйлийг ойлгож байгаа байхгүй. Тэгээд нээлттэй байх хэрэгтэй. Би өөрийнхөө би одоо би гэдэг нь одоо клуб те одоо манай клуб өөрийнхөө унсан боссноо хэрвээ та нарт хэлэх юм бол илүү сайн хөгжинэ. Чиний унсан дээр би унмааргүй шүү дээ. Миний унсан дээр чи унмааргүй байхгүй. Тэгэх юм бол нээлттэй өрсөлдөөн дээрээс л хөгжил явна л та. Тэгээ яг нээлттэй өрсөлдөөнийг бид нар хаана харж байгаа гэхээр талын сэлгтэр бүгд парк гээл ороод ирэхэд моцикло яаж эзэмшиж тэ арчилж авч явж байна. Хувц хунраа яаж авч явж байна. Колорсоо яаж өмсөж байна. Колорсоороо яаж жигдэрж байна гэл эн чин хараад бид нар ингээгүй байгаа шүү дээ тэ. Ингээд энэ бол цэвэр өрсөлдөөн тэгээд өрсөлдөөний одоо ямар өрсөлдөөн гэдэг вүлээ? Зөв өрсөлдөөн гэх юм уу те. Тэгэд энэ дээрээс л клубүүд хөгжиж байгаа. Анх одоо би 13 оны талын салхи бишээ. 13 оны одоо анхны нээлт цирк дээрээс хөдөлж ирсэн. Тэгэхэд би хамгийн анх удаа очиж ийлээ. Тэгэхэд бол одооныхтой харьцуулшгүй шүү дээ. Ямар ч клуб, ямар ч одоо тэнцээ очсон байсан хүмүүсийн өмссөн байгаа, зүүсэн байгаа, колорс нь ямар шүү байна гэдэр бол одоогийнхтой харьцуулшгүй. Энэ бол цэвэр өрсөлдөөний үр дүнд л бий болж байгаа юм шиг байна. Дахиад одоо өөр клубүүд одоо болсонтоо л гэж штэ. Яаж зогсоох вэ? Яаж бидний илэрхийлэх? Та бас ярьжсэн би бас тэрийг сонссон л доо. Яг ингээд ерөн зүгээр яг тэ тэгэл угаасаа үндсэн хуулиар олгогдсон хэрэг. Эвлэлтний хэрэгтэй. Тийм, үндсэн хуулиар олгогдсон тэрийг хязгаарлаж болохгүй. Тэгээд явандаа ер нь чадахгүй хүмүүс нь одоо шигшигддэг ч гэдэг юм уу ингэж таад ярьсан л да. Зүгээр яг би бол зүгээр бид нар мэдээллийн журмаар гэдэг юм уу те. Би өнөөдөр энийг энэ ч бас хэлж байгаа шалтгаан бол бас нэг тэрэн дээр хүмүүс мессеж авчаасаа л гэж бодож хэлж байгаа. Тавуулаа бид нар клуб гээд яваад ах, тавиулаа бид нар клуб гээд яваад ах хүчин шал ондоо штэ. Тэ?
Хүчин шалгана доо. Тэгэхээр чин хүчрхэг одоо гадныхан хурж ирээл харна эсвэл бидний зохион байгуулж байгаа үйл ажиллагаа хэр зэрэг цар хүрээтэй хэр зэрэг цохилттой хүчтэй байх вэ гэдэг чинь гишүүдийн тооноос хамаарах уу гэвэл мэдээж хэрэг хамаарна. Өөр олон зүйлээс хамаарах ч гэсэн. Тэгэнгүүт нэг гадны нөхдүүд хурж ирээд аялал жуулчлалч байдаг юм уу, клубын нөхдүүд хурж ирээд танаа зохиолсон үйл ажиллагаанд орчлоо манайх тэр ирлээ. Тэр үйл ажиллагаа хэр зэрэг нөлөөтэй байж чадах уу, сэтгэгдэл үлдээх үү гэдэг чинь 50 клуб 50 үйл ажиллагаа зохион байгуулснаас магадгүй нэг хэд үдийн те арай цөөн тооны клуб жинтэй дөрвтэй гоё үйл ажиллагаа зохион байгуулах юм бол хүртээнчинч үр дүнтэй байж магадгүй. Тэгж л харж байгаа би бол. Магадгүй тэр нөгөө нэг зөв хандлага л та. магадгүй тэр клуб шигээр байгуулах гээд байгаа 5 залуу ч юм уу те. Тавуулхана байснаас эсвэл хэн нэгний клубд ороод яг өөрсдийнхөө хүч чадлыг тэр клубд ороод өөрсдөө гаргаж байгаа юм яг гаргаж болно шүү дээ тийм үстэй. Тий. Болно. Би бол дуусчихсныхаа дараа. Тий. Яг манайхан тэгж л боддог байх л та зүүрц зүгэн дээр ч л тий. Юу лээ? Барын толгой байхаар барын сүүл байхаар батханы толгой байна гэд тий. Тэгж ойлгоод байдаг. Клубд яваад оронгуутал нэг Японы менежмент шиг амар бүх юм хаа байсан тэр доороос эхлээл хизээж дээшээ гарч ирж те өөрийгөө идэрхийлэн харуулж өөрийнхөө бодсон гой зүйлийг хийж чадахгүй юм шиг төсөөлөх хэдэр бол буруу шүү дээ. Үнэхээр сайхан чадамжтай гой залуучууд ямар ч клубд ороод танаа жил манаа чалгаагүй доороос зүгээр өөрийнхөө хүчээ түрээл гараад ирэх юм бол тэр хүн хүсснээ хийх бусдад нөлөөлөх тэр боломжинд хангалттай бүх клубуд нийлдэхтэй байх шүү дээ. Яг энэ хариулт байхгүй. Сүүлийн жилүүд бас нэг за дутагдал гэж ярих юм уу? Бидний дутагдал бас байгаад байгаа байхгүй. Клуб болчоод, крүү болчоод яваад байгаа юм мөртлөө. Дахиад дотроосоо салах асуудал. Энэ бас нэг том асуудал байхгүй. Тэ. Энийг бас нэг миний бодлоор бас нэг тэгмээргүй санагдав. Харин тэ. Тий, наадах чинь бол яг вэ одоо манайх ч гэсэн чопперт байж байгаа салсан гэдэг. Гэхдээ яг шалтгаан болвол яалтч байхгүй нөгөө мөцөгтийн төрлөөс болцсон. Яг зүгээр Яг төрөл бол яг үү тийм гэсэн. ер нь бол яг би бол тэгж л бодоод байгаа. Арай л их яг шинээр үүсэж би бол бас болж ин тэ. Цоо шинээр. Ингээд нэг аруула байжснаа 2 тишээ 5-5-аараа ингэдэг болвол ер нь их таатай биш л санагддаг. Тийм. Зүгээр яг бид нар чинь ингээд та нар ч гэсэн одоо ингээд клубүүд тодорхой нэг зорилгын төлөө нэгдээд за тэгээд тэрхүү зорилгынхаа хүрээнд үүсгэн байгуулж байгаа хүмүүс хэрвээ сууж байгаа бол зорилгоо тавиад явж байгаа. Тэр зорилгыг тавьсны дараа дараагийн гишүүд орж ирэхдээ тэрхүү зорилгод би хүрэхин төлөө явж чадах юм байна. Эсвэл энэ миний хамтдаа хүрэх гэж бодох зорилго мөн байна гэсэн үндсэн дээр орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бол маш нухацтайгаар бодоод сонголтоо зөв хийх хэрэгтэй. Заавал Монголын сайдкарын гишүүн байх хэрэггүй байхгүй юу? Зөндөө олон клубүүд байна, зөндөө олон crew-нүүд байна. Судлаад үзээд энэ нь ингэдэг юм байна, тэр нь тэгдэг юм байна, эднийх ийм соёлтой юм байна. Тэгээд өөртөө хамгийн тохирох тэр соёлоо сонгох хэрэгтэй. Тэгээд тэрэндээ ер нь бол яг миний л үзэл бодол шүү. Насан туршийн л байх хэрэгтэй. Одоо та хэлж штэ яг өөрөө ингэ сонголтоо хийгээд ороод ингэ гэж. За нэг талаас ярил мөцөг сонирхогч одоо энэ хүн одоо хэрвээ клуб сонирхож байгаа болвол эхлээ судалгаатай байх хэрэгтэй байхгүй тийм. Тэр клубүүдийг одоо нэг энэ одоо зөвхөн Монголд хэрэгждэг юм а гадаад хэрэгждэг юм а би бас нэг ойлгохгүй байгаа. Одоо нэг independent rider ч юм уу, lone wolf ч юм уу тийм. Тэдэр үүсэж байгаа шалтгаан тухайн клубуд байжгаад одоо ингээд гарчиж байгаа шүү дээ. Тэгээ гарангуутаа мэдээж энэ хүмүүст нэгт үзэл бодол нийлсэнгүй ч юм уу тийм. За ингээ өөрөө ингээд аюул олон зүйлийг хийх хүсэл эрмэлзэлтэй байсан ч тэрийг нь авч хилцсэнгүй ч юм. Ийм байдлаас зүгээр тэр клубуд проспект байж гарчлаа гэж бод тийм. Тэнгүүт өөр клубуд орох гэхлээр энэ нэг талаас нь жоохон муу нэртэй болох гэдэг шүү дээ. Энийг клуб хийсэй байсан. Та энийг юу гэж хардаг? Хэцүүлдэ. Одоо бүх хүмүүсийг яг л одоо
энэ тэгээд явцсан. За эсвэл үүдийн тэнд байсан штэ гэж бүгдэнд нь тэгж хандах бол бас хэцүү. Тэр чинь ямар учир шалтгаан байсан. Яагаад хамт байж болохгүй байсан гэдэг юм бол байна гэсэн. Тэрийг харж иж за наад чинь бол дэм юм байна да. Тэ? Эсвэл наад чинь за явах вэ? Тэгсэн юм байна. Болж байна. Гэдэг байдлаар хандах байх. Тэгээ ер нь бол яг Мерсер сонсогдчихл байсан л да. Тэндээс нэг хүн ингэ сонирхолтой байна гээл шууд бас нөгөө яг саяны асуултны шин дагуу санаан зовд юм уу яадгийн шууд хүсэлтээ өгөхгүйгээр тандчихсан тохиолдлууд байгаа. Өөр клубээс ер нь тэдний байсан байна. Тэгээд тэгж болох уу гэж байна. Тэгээ хамгийн гол нь бол учир шалтгааныг харъя л гэж. Одоохондоо манад бол өөр клубээс ирсэн хүн бол байхгүй байна л да. За 3 2 1 За, Brap podcast season-ийн 7 дахь дугаар. Тэбэд андуудын Stars төвийн 5 дахь байрладаг Aim Lounge-аас та бүхэнд өргөж байгаа. За манай энэ Aim Lounge бол хоол нэх гоё амттайгаараа ер нь алдартай бараг явна орж гардаг хүмүүс бол сайн мэддэг болсон байгаа хаа. Тэгээд манай Aim Lounge ч одоо нэг 150-аас 200-ийн хүлэн авалт авах боломжтой. Аюу тойрон заалтай. Тэгээд бас 5 өдөр болгон эвент хөтөлбөр явуулдаг гоё lounge байгаа. Та бүхэн бас өргөнөөр өөрчлөлөөрэй. За тэгээд бас шинэ жилийн захиалгууд аваад эхэлсэн байлээ шүү. За тэгээд манай лаунжийн маань гоё амттай хоол ирсэн байна. За хоол идцгээе. За сайхан хооллоорой. Хоол нь янз би ч одоо ийшээгээ байн гарч ирнэ. Хоолнд нь дуртай. Тэгээд бас орж ир суухад бас их гоё тухтай. Хоол амттай. Амгаа дөрөөгөө. Одоо манай энэ тэгшээ хахаас эхлээд манай дугаар хоолтой болж гэлсэн. Тэрнээс өмнө хоолгүй хүмүүс хоолтой үед нь ордог байлээ. Ингээд яг подкаст хийгээд нэг хамтран ажиллах байгууллагууд бас бидэртэй холбогдоод. Тэгээ ерөнхийдөө энэ ч бас нэг бид эдийн подкастыг илүү гоё болгоход илүү гоёс. Нэмэр болж байгаа болохоор эвдрээс ингэж насаа аюу гоё хүлээж авч харилцдаг болсон байгаа. Юу тийшээс би яг нэг юм ингээд боддоор асуумаар санагдаад байдаг. Яг тийшээс жоох одоо ер нь бол ингээд гэхдээ таа ч одоо яг MMA-ийн трэвшүр гэдэг статусыг хийж байгаа ч хажуугаар нь бас та юм анзаархад бол нарийн бичиг байгаад байгаа шүү дээ тий. Ер нь бичиг цаастай их юу яаж байгаа тий. Тэгэхээр яг манай одоо MMA-д
яг хідэн MC хідэн групп бүтээлтэй байт. Яг нэг тоогоор нь даваад хэлгээд ярихад. 8 MC, 1 VMC эмэгтэй лидер ажилласан. Тэгээд 8 MC клуб байна. Mongolian Choppers, Red Falcons, Mongolian Sidecar, Skulls, Armak, Чингис, Mongol Riders. За үлдээ чиг үстэй. За үлдээ үлстэй болоо юм байна шүү дээ. Гайг баха. Mongol Riders тэгээд Lady Riders. За тэгээд 3 крүү албан ёсоор крүү статусаа авсан байна. За тэгээд за буруу санаагүй бол ахад нэг 3 крүү статус шилжих хүсэлт бол ирсэн байгаа гэж ярьж байна. Тийм байна. Тэр ингээд крүүд маань одоо яг одоо юу гэм MMA-д өөрсдөө за бид нар тий зөвлөлтөө харьяатай болёо. Тэгээ биднийг ингээд та бүхэн хүлээж аваач. Манайх ийм хэлцүүлэг өөрсдөө мэдэж явуулж гин үү? Эсвэл та хэд Монголд үйл ажиллагаа явуулах гэж байгаа тий? Ингээд cruiser англи буюу одоо ингээд энэ хүнд мотоцикл англи клубуд крүүд байгаад та хэд өсөлтөө өгөөч гэж ярьдаг. Энийг хэрхэн яаж зохицуулдаг? Өсөлтөө өгөхгүй бол та нар явж болохгүй яаж гэдэг юм уу гэж юу? Тий. Үгүй хаа одоо бол дандаа өөрсдөө өсөлтөө өгч байгаа. Яг энэ чинь өөрөө би бол өөрсдөө холбогдохоос өөр аргагүй тийм нөхцөл байдалтай байгаа байх л гэж бодож байгаа. Нэгэнтээ энэ урсгал руу энэ соёл руу орж ирж хөлж тавьж байгаа бол энэхүү зөвлөлтөд холбоотой байхаас өөр аргагүй болчиход байгаа. Үндсэн том үйл ажиллагаануудыг хэн зохион байгуулж байна? Одоо энэ юунд байгаа зөвлөлд байгаа клубүүд, зөвлөлд байгаа крүүнүүдийн тэдгээр үйл ажиллагаанууд тэр хүмүүс ямар байр суурьтай оролцсон юм? Цуванд нь явж болох юм уу, болохгүй юм уу? Цуванд нь явхад хүрээд ирэхэд нь энэ ч ийм залуучууд цувааны энд орох ёстой шүү гэдгийг одоо нэг хүлээн зөвшөөрөгдөд гэх юм уу те? Тэр крүү байна уу, MC байна уу гэдгээс үл хамааран хүлээн зөвшөөрөгдөд тэр цуванд ороод явна гэдэг чинь зүгээр хурж ирээд араас нь дагаад явахаас тис ондоо зүлэх байхгүй. Яг үнэ. Тэгэхээр чин өөрсдөө хүсэлтээ өгөөд ингээд нэг хэсэг нь болоод энэ том хамт олонд нэгдээд явахаас өөр угаасаа арах байхгүй. Тэгэхээр одоо бол өөрсдөө л өгч байгаа. Ийм холбоо байдгийг шүү гэж байгаа одоо шин залуучууд яаж ер нь өөрсдөө хэлээд мэдүүлж байгаа вэ? Аль шугамар? За ер нь бол амын яриагаар л явж байгаа. Амын яриагаар л явж байгаа. Ер нь бол надад бас сүйд нэг амын яриа байх ёстой юу? Эсвэл ямар нэгэн одоо бүхэл юмнууд чинь юу болцсон, сошиал болцсон тий? Зөв. Чи би болохоор яг л нэг юуш мэдлээс багш байгаа. Мэдлгүй шууд клуб гээд би гарч ирж байсан. Ирсэнийхээ хойно бас мэдхгүй хэсэг явсан. Гэсэн чинь байсан. Анзаарсан. Энийг яг ямар болох хэвээр байдаг бол одооноос өөрчлөе гэсэн санаа байгаа юу? Бас зөв. Зүгээр за яг би хувьдаа бол чамаг хэлтэл бол тэгж бодоагүй л байсан. Ер нь яг одоо шинээр гарч ирж байгаа залуучууд, мотоцикл унаж байгаа залуучууд за тэгээд коллеж сумсууд явъя гэж бодож байгаа хүмүүс бол тодорхой хэмжээнд нэг юм юу байх шиг байна. Харилцааны сувгууд байх шиг байна. Ядаж нэг крүүгийн нэг нөхрийг дэмдэг тий. Нэг учиргүй дотн найз биш юм аа гэх нэг зах цухаас нь юу одоо мэдээл авчих боломжтой иймэрхүү байгаад ах шиг байна. Тэгээ тэр утгаараа бол би чамаг хэлбэл бол яг энэ дээр бол өөрийнхөө хувьд бол бодсон юм бол байсангүй. Гэхдээ бас тийм байж болох юм байна. Тийм тэгж хөгжиж болох юм байна. Яг хоо Монгол хөгжил үү? Тийм байх нь хөгжил лээстэй. Тийм шүү дээ. Хөгжил واخгүй юу? Яг хөгжил гэж хэлсэн гэхээр Монголд мотоцикл гэдэг зүйл өөрөө яг энэ орчин үеийн мотоцикл гэдэг зүйл хөгжөөд хэрутсан билээ. Клубүүд үсээд хэрутсан билээ. MMA маань өөрөө хэр утсан билээ байхгүй юу? Тий. 100 жилийн настай байсан бол иймэрхүү шүүмжлэл авах юм бол эн чинь хөгжил биш. Өөртөө яг шүүмжлэл шиг болох хэрэгтэй байхгүй юу? Та нар залуучууд гарч ирээд юм уу? Эсвэл зүгээр хинч байж болно л да. Иймэрхүү байх юм байна гэдэг үзэл санааг илэрхийлэх зөвлөлтөд орж ирж байгаа тийм үү? Тэгээд одоо энэ зөвлөлийн үйл ажиллагаа
илүү хөгжөөд дараа дараагийн төвшөндөө гараад явах хэрэгтэй. Ийм л зүйл. Одоо бид хэд ч юм бол одоо ингээд ер нь үндсэндээ нийт 5 жилийн дараа UFC гэдэг статусыг авах гээд байгаа тийм. За 3 жил крүү яваад 2 жил бас одоо тэрийгэ баталгаажуулаад тэр нь дундаа хэрвээ гээд тэр явж исэн клуб маань дотроо хагарал үүсвэл та бүхэн ямар арга хэмжээ авах вэ тэрэн дээр? За зөвлөлөөс ер нь энэ бол ерөөсөө маш тодорхой. Маш тодорхой. Зөвлөл угаасаа анханасаа үүсгэн байгуулагдахдаа клуб доторх асуудлыг бол шийдэхгүй гэж. Маш одоо нэг талаасаа зөв тэгээд маш тодорхой ярьсан гэж болох. Клуб доторх асуудлыг шийдэхгүй. Тэр клуб нь хуваагддаг нүү, яа нүний илдэг нүү те. Тэр бол тэрэн дотор бол огт гарч ирэхгүй. Тэгэхээр ер нь бол за тэр бол яг энэ клуб бол нэр нь бол явж байгаа юм чинь тий. Тэр клуб тэгээд хугацаагаа хангаад шаардлага биелүүлээд үнэхээр ёс зүйн доголдол байхгүй. За тэгээд мод соёлыг хөгжүүлэхэд ерөнхийдөө хувь нэмэр оруулж чадж байна гэж үзэж байгаа учраас эмсийг нь ер нь бол өхөн гэж хараад байна зөв. Эсвэл нөгөөтэйгөр миний асуултны нэг үнцэг нь хэрвээ ингээд клуб маань ингээд явж хагаад дундаараа хагарал үүсгэн за энэ дахиад нэг тий дахиад нэг 1-2 жил юу харах хэрэгтэй. Тэр чинь байлаа. Байсан юм шүү гэж үзхөө гэж юу? Тий. Зөв. Тэр бол нөлөөлөх баг. Тий, нөлөөлөх баг. Тэрнээс биш хоёр хуваагдчвал эсвэл үүдийн нэг 5 нөхөр гараад тусдаа клуб байгуулад ингэх юм бол шууд канселтэй шүү ч юм уу те эсвэл хугацаагийн шууд эхлэх шүү гэдэг тийм зүйл бол байхгүй. Гэхдээ санал тураа штэ. За жил нь болцсон байна энэ залуучууд сайхан үйл ажиллагаануудад орлоо. Жил нь хугацаа нь болцсон байна. Хүсэлтээ өгсөн байна. За яах өөхөө. Тэнтэй чи яг ингээ бид нар шиг нөхцөл сууж байгаа шүү дээ. Тэгээ бодно шүү дээ. За эднийх чинь ингэсэн энэ төлөвшил те. Баг хамт олон болж бүрдээгүй. За тэгэхээр би бол энэ удаа үгүй гэх юм байна. Магадгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол нөлөөлж болно. Болох байх гэх юм уу те. Би бол тэгж. Тэр тэгвэл холбоонд байгаа 9 MC-гээс санал асуул явна. Тэгээ шүү дээ. Тэгвэл хүний тоогоор давуу нь окей гэвэл окей, хүний баг нь үгүй гэвэл дийлэгдэнэ л гэсэн үг ба. Хүний клубын гишүүний 5 энэ крүүг MC болгоё 4 нөө. Тийм. Олохоор. Хүний хүн татгалзуул нөө гэсэн үг биш үү те. Одоо мембер бол танаад дээр тэгж явж гэнэ үү те. Нэг ер нь бол яг одоо тузын нэг 9 хүн байлаа гэхэд эсвэл окей бол окей. Нэг нь нөө бол нөө. Танах бол тузна. Тий. Мембер болох хэсгийг. Тий. Танах манайх бас яг туз шийддэг. Зөв. Манайх болохоор бүх гишүүд нэг ч гишүүний татгалзалгүйгээр дэмжих хэрэгтэй. Тэгээ бас чанга. Тэгээд тэр утгаараа би нөгөө төрөний юу асууж байгаа гэж бодохгүй. Одоо зөвлөл дундаас нэг нь татгалзах юм бол шүү. Гэхдээ яг энэ бол аачлаа. Яг энэ бол ингээд зөвлөлд бол за окей ийм хэрвээ үйл гаргах юм бол ажиглах юм бол за зөвлөл энэ яг энэ арга хэмжээ дээр ийм авнаа гэсэн тийм цаасан дээр хараар буулгасан ч юм уу хилцсэн ч юм уу яг тийм бол байдаггүй юм байна шүү дээ. Тухайн үеийнхаа яг моментн дээр л одоо бүрэн дээр л тийм. За одоо яг тэр крүүгийг одоо MC болгох. За ер нь бол хугацаанд болчлоо гэдэг үднээс яг тухайн үедээ хилцээл ингээд нийтэн дундаасаа ер нь бол саналаа гаргаж ирдэг л болох гэдэг шүү дээ. Тийм ийм байна. Тодорхой дүрмэлцэн зүйлсүүд бол байна. Хурлын шийдвэрүүд байна. Бүгдээрээ хуралдаад хурлын протокол хөтлөгдөөд бүгд гарын үсэг зураад гарч байгаа. Тинчээ хилцсэн асуудлууд нь хүмүүсийн хэлсэн саналууд нь за ингэж шийдэхээр боллоо, гар өргөлөө, тэдэн хувийн дэмжлээ, ингэлээ, сан дэмжигдсэн, дэмжигдээгүй бүгдийг нь протоколоор хөтлөөд энэ замаар явах юм байна гэдгээ тодорхойлцоод доор нь бүгд гарын үсэг зурч байгаа. Тэгэхээр чи эн чинь бүх гишүүд саналаа өгөөд энэ замаар явна гэдгээ баталсан учраас тодорхой байна гэсэн үг байна. Тийм биз? Тодорхой биш. Тодорхой гэсэн үг. Одоо тэр түрүүний чиний хэлээд байгаа 3 жил байх, 2 жил байх гэдэг чинь анханасаа бүгд яриад хурлын протоколтойгоо гарын үсгээ бүх клубүүдийн төлөөл дурдсан байхгүй. Бүгд төлөөлж шүү. Тийм. Энэ
3 болон 2 гээл нэрвж байгаа нийт 5 жилийн хугацаа ер нь дэлхийн стандарт уу? Эсвэл энэ зүгээр бид нар өөрсдөө дотоо одоо ингээд ярилцаа та хэд маань тий. За ер нь бол ингээд бид нар нэрээ бас 5 жилийн хугацаанд ер нь хэр хэмжээгээр явлаа. Яг 5 жилийн хугацаанд явхад бид нар өөрсдөө MC болох хэмжээний байж чадсан уу гэдэг өөрсдийн туршлагаасаа харсан уу? Эсвэл дэлхийн стандартаас харсан уу? За ер нь бол аль алийг л харсан баг. Аль алийг л харсан баг. Гэхдээ би бол яг энэ 5 жилиг бол шууд дэлхийн стандарт гэж бол хэлэхгүй. Тий. Яг дэлхийн стандартыг барьсан гэж бол хэлэхгүй. Тийм учраас аль алийг харсан баг гэж хэлж байгаа. Тэгвэл та судалж үзсэн үү? Дэлхийн стандарт ямар байдгийг? Үгүй би яг энийг бол судалж үзээгүй. Яг одоо MC статус авахын тулд гэдгийг бол судалж үзээгүй. Би нэг өмнө асуулт болсон нь хариултаа бас дотоо автсан юм шиг байна. Надаас сууцаа. Та хариулаагүй. Нөгөө нэг MMA холбоо гэдгээс ямар шугамар таниулах гэдэг байна. Тийм танилцаа одоохондоо бодог байгаа гэсэн. Тэгээд тэргээ цаашаа санал болгох уу? Бид нар одоо зөвхөн аман хэлцээгээр биш байя. Яг үндсэн ийм шугамтай болёо. Тэгж удсан ч юм уу юу ч гэдэг тийм. Тэр нэг бас уламжлаач л. Зөв тийм. Банкын мэдээллийн апдейт хийгддэггүй тохиолдолд веб хуудастай байж болно. Тэ? Үндсэн мэдээллүүд нь байж идэг. Facebook гэднэр одоо пэйж эднэр бол банкын апдейт хийж гэж хөгжиж хүмүүс тэрийг үздэг. Тэгэхээр зүгээр тийм маш бага хэмжээний хөдөлгөөн ордог. За юу гэдэг нь ганц нэг олон нийтийг хамарсан мэдээлэлүүд оршдог. Одоо жишээлбэл өчигдөр энэ тэнцвэрүүд болоод тэр багууд инглээ ийм багууд оролцсон байна гэдэг нэг мэдээлэл орчдөг. Тиймэрхүү зэргийн вебсайт эднэр бол бас байж болж шүү дээ. Ер нь бас тэр нь бас чухал гэж боддог байна. Тэрийг яг зүгээр олон сувгууд байна. Бид нар өнөөдөр олон нийтийн мэдээллийн сүлжээг бол маш өргө утгаар нь ашиглаж штэ. Зүгээр хэрвээ мэдээлэл нь тогтмол өөрчлөгддөг тийм биш бол вебсайт нь зүгээр байх тий. Одоо вебсайттай клубүүд бас байна штэ тий. Хаанах вэ? Мэдээ. Би нэг сүүлд харсан. Би ихтэй бас айхтар өргөн үрээтэй мэдгүй байж магадгүй. Скалсах хол байна лээ. Скалсах хол байна лээ. За тэгээ манайх байгаа. Манайх бол яг одоо би тэр нөгөө нэг мэдээллийн апдейт хийгдэд идэг гол цөм юм байдаг гэдэг нь юу гэж нэхэр манай одоо вебсайт руу ороод үзэх юм бол тэнцээ за ер нь энэ клуб ерөнхий ноён нуруу нь хаашаа вэ гэдэг нь тэндээс харагдчихна. Айхтар дэлгэрэнгүй хвшилтэй дөрмийн бүтэн тавиагүй. Гэхдээ дөрмийн хэсэгчлээд ингээд анхан шатны мэдээлэх зорилготой хэсгүүд нь орсон байж. За тэгээ гих мэт ингэж явж байгаад манай мемберийн өсөлт болоо шууд цахимаар авчихдээ шүү дээ. Вебсайт руу ороод тэндээ форум бөглөөл сend дараал тэгээ шууд бид нар дээр ирнэ. Тэр нэрээ зүгээр юм бэ те. Би одоо вебсайт гэдэг тухай хоёроос би яг скац гэдэг яг бас бодчихлээсэн л та. Тийм скац гэхдээ одоо болцсон байж магадгүй. Би нэг сар дотор л харсан да. Арай бүрэн дуусаагүй байх шиг байсан. Гэхдээ бас их гоё загвар хийцтэй, шийдлүүдтэй. Үндсэн арам нь бол босцсон явж байгаа шиг харагдсан шүү. Манай зөвлөл юу нь бас тэгээд яг сая хэлдэг шиг бас вебсайттай байвал юу бас гоё юм байна да. Тийм вебсайт бол тэр нь одоо бас юм ер нь одоо ингээ харахад манай зөвлөлөө ингээд юм даруухан тэгээд юм ер нь их чимээгүй нууцлагдмал явдаг штеп ер нь үйл ажиллагаа. Одоо яг бидний дунд бол бид нар бол мэдээл бүх юмуд сайн авч байгаа ч гэсэн хэрнээ. Өөр ингээд масс ч юм уу өөр одоо ингээд хүмүүст гэдэг юм уу. Тэр хүмүүст юу мэдээл эсвэл зүгээр бидэнд л хүрэх мэдээл хүрэх зорилготой юм чинь бусд нь л хамаагүй гэдэг үднээс ер нь хандсан. Яг хөө зөвлөлийн гаргаж байгаа одоо мэдээлэл гэх үү шийдвэр гэх үү тэдгээр зүйлс нийтэд чиглэсэн зүйл нь харьцангуй бага штэ. Тийм учраас нэг амир тийм одоо юу гэх юм бүр ингээл годомжоор явж байгаа хүн болгон мэдэх хэрэгтэй гэдэг байдлаар хандах юм бол бас нэг талаасаа буруу болчих واخ. Тийм. Тэгж бодож. За Баны талаар ярьлаа. За ер нь одоо буцаж орноо бас. Сайдкар руу орё. Жохоо анхны эхлэл рүү орё те. Тэгээд анх клуб байгуулаж гарч ирэхэд мэдээлэл бас хэр байсан. Бас удаж байгаа анхдагчтай сайдкар бол.
Тэр үед мэдээлэл хэр өргөн байсан тийм ээ. MC гэдэг тодотголгыг бас юунаас олж авсан, ямар байх ёстой гэдгийг ойлгосон. Тэр үед бол ёстой судалсан да. Одоо 10 хэдэн онд болчихно. 14 онд тий. 14 онд тамга тэмдгээ яг авчихсан. Тэгээ 14 оны зунаас ахуулаад бас нэг яриа дотроо байсан гэсэн үг шүү дээ. За ер нь ингэхүү тэхүү ингээ тгий хувцс хунар логоноос ахуулаад ингээл яриад за ер нь статус нь өөрөө ямар байх хэвчээ. MC гэж юу гэсэн үг юм? MMC гэж юу гэсэн үг юм? VMC гэж юу гэсэн үг юм? өвс гэж юу гэсэн үг юм? Тэгээ манайх чинь бол 14 онд анх өвс байсан шүү дээ. Бид нар чинь шууд өөрсдийгөө MC гэж бас тодтоог. Owners Club гэсэн баггүй. Sidecar эзэмшигчдийн клуб гэж өөрсдөө нэрлэж байсан. Одоо энэ манай хамгийн анхны одоо тэмдэг баггүй. Энэ дэр MSOC гэж байгаа. Mongolian Sidecar Owners Club баггүй. Хамгийн анхных нь энэ. Энэ Айранбатын тэмдэг салж унах нэ. Хамгийн анхны тэмдэг. Тэгээ бид нар чинь бид нар бол Owners Club байх юм байна. За тэгээд хөгжлийнхөө явцад ер нь бидний баримталж байгаа зарчим, дүрм журмаа мөрдөж байгаа байдал энтэйгээ уялдуулаад харах юм бол MC статус байх хэрэгтэй байна. Тэгэл MC болох тал руугаа хандаж эхэлсэнтэй. Зургуулаа. 6 бишээ. Тэгэхэд чинь бол дөрүүлээ. Үгүй ээ. 6 хүн үүсгэн байгуулад тэр чинь 14 онд. За тэгээд 14 оныхоо шинэ жил тэмдэглэхэд долуулаа тэмдэглэж ирсэн. Тэгээд дараагийнх нь гişүүд юу яасан баха. Нэг 10 хэдүүлээ байсан баха. 10 хэдүүлээ байгаа. За тэгэл ер нь яг одоо MC байх хэвээр мó бид нар цаашдаа. Эсвэл өвсгээрээ те Owners Club-аараа байх хэвээр юм. Тэгээд тэр үед чинь бид нар ч нэг талаасаа мэдээлэл бүрэн дүүрэн хангалттай өгдөггүй ч байсан байж магадгүй. Одоо манай нэг групп байдаг шүү дээ Facebook-ийн. Одоо ер нь бага ашиглагдаж байгаа пэйжнэснээс хойш. Тэр групп дээр чинь ингээд хүмүүс хүсэлтээ өгөөд хүсэлтийг авангууд тэр групп руу орно. Тэр чинь бол группт орох хүсэлт ингээд сошиалор өгж байгаа шүү дээ. Тэгээ тэн дээр авангууд хамт олондоо нэг тэгсэнд баярлаа гэдэл ингээд хүмүүс бичдэг байлаа шүү дээ. Тэгээд бид нар нэг зүйлийг олгосон байхгүй. Тэр группт байгаа хэдэн мянган хүн бүгдээрээ Owners Club-ийн гишүүн юм уу? Гэдэг ойлголт гарч ирсэн байхгүй юу? Тэгээд ер нь Owners Club чинь бол эзэмшиж байгаа хүмүүсийн клуб тийм үү? Тэнгүүд тэнцэний сайт карта нөхөр байна. Энэ Owners Club-ийн гишүүн мөн үү гэд ингээд яриад ах юм бол бас их. Тэгээд ер нь Owners Club гэдэг чинь өөрөө нэр утга учирын хувьд ч гэсэн бидний явж байгаа замналтай бол нийцэхгүй байна. Тэгэл MC болох эхний шат маань. Тий. Хэлсэн шүү дээ. За хоол идэрээ. Хоолоос идэрээ. За хоол идэх ч одоо санаа зовхгүй. Бас их санаа зовноо. Энэс юу? Энэс энд нэг хавчаар байгаа юм шиг.
Нөгөө батрага үгүй анхаад. За альнаас нь Явж байгаа үстэй. Сасан батрага авч үгүй. Энийг зогсооч хүн. Чи сасан За хэсэг зогсооч. За 3 2 1 явсаа. эхэлсэн үү? Аспарыг тэр үед нондаа болчихлоо. За, Сайдкар Мотоклуб манай одоо энэ 10 жилийн хугацаанд те. Клуб одоо залхсан үе бий юу? Шантраад ингээд болох үе байсан уу? Та өөрөө хуваа бодоод ингээд одоо олон залуучуудыг өдөртөж явах бас асуудал шүү дээ. Хэцүү. Өнөөс нойрлох гэж, чарлах гэж яг таны хүснээр байхгүй ч юм уу. Түүхтэй байдаг бас тэрний зовлон бас мэднэ л дээ. Шантраад хуваа ачаах үе байсан уу? Эсвэл өөрийнхөө орон цаг хин нэгэнд үлдээгээд өөрөө бүр явах үе ч юм уу? Одоо ч байж магадгүй шүү дээ бас те. за хуваа бол бодоогүй. Нэг ч удаа. За шантрах гэж байсан үе бол баг. Одоо яг зүгээр бүхэл клубуд байдаг юм л. Үйл ажиллагаанд оролцоо. Хэдэн хүн ирэх үү? Одоо ингээд л юу гэдгийг тэнцээ нэг ийм арга хэмжээндээр очноо. Хэдүүлээ очих уу? За боломжтой хүмүүс хин байна. Окей. За тоо гаргалаа. Тэгэл тэрэн дотроос за бид нар 10-аас очих шүү гэчээл 8-аа очихтал 10-аа очно гэд хэлсэн хүн нь л зовдөг байхгүй юу? Тухайн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хүн л эсвэл одоо юу гэдгийг нэг зүгээр л өчигдрийн жишээгээр сагсан бөмбөгийн тэмцээн зохионоо гээл 5 клуб ботсон бол ямар байх вэ? Яг тэрнтэй ижил. Ерөнхийдөө манайх чинь 19 он хавцаа болвол одоо энэ түүхийн жилүүдийн хугацааны хувьд хамгийн уналттай жил байсан гэж хардаг. Энэ жил үү? 19 онд. Тухайн үед бол бас л үүсгэн байгуулагчдаа би ярианыхаа дунд ер нь хинтээ ч юм ярьж байхдаа хараад л үг хэлдэггүй л баггүй. Одоо зүгээр яг ингээд нэг ярианд хүмүүс тэгж шаасан мас ингэж ярьдаг штэ. Би тэгж ярьдаг байхгүй. Тэгээ би өстой жинхэнэ баг өөр төрөндөө орсон юм шиг болтлоо нөхөрлсөн найзуудтай хин нэгнийг биш зүгээр ярианыхаа дунд хараалын үг хэрглэж байгаад би уралжсэн байхгүй. Та нар ингэх гэж клуб байгуулсан юм. Ингээд бид нар цаашдаа энэ чигээр ингэ яваад байгаа юм. Тэгэл тодорхой хэмжээний өөрчлөлтүүд оруулж ирсэн, тодорхой хэмжээний шинжилтүүдийг хийсэн. Тэгээ хүмүүс ч арай өөрөөр хандаж эхэлсэн баг. Би нэг хэсэг бол энэ эхний хэдэн жил бол бүх хүмүүс рүү уцаар ярьдаг л шүү дээ. Ирэх үү? Ирж гин үү? Одоо бол тийм байхгүй. Зар тавьсан бол тавьсан, ирнэ тэгэл болоо. Тэгээд тэр талаараа бол тийм үе байсан. Ер нь бүхэл клубуд байд юм шиг үл. Тэгээ энэ бол нэг нуугаад ах асуудал биш. Угаасаа бүгд харж исэн. Эм зоны юу болох гээд эм зоны шоу болох гээд хөдлөө удаас цаашаа нэг гээд. Тийм яар бороотой тий. Тэгэхээр би хотоос ганцаараа гараад тавхилаа. Армакийн замд зогсож байна. Дэлгүүрийн үүдэнд шахаж зогсоод ийшээ явах чаа тийм даа ингээд. Тэгэхэд Армакийнх нь намайг Юг дидийнхаа ард авчихсан да. Гоё гоос тий. Тэг угаасаа бүхний өмнө хийлэрсэн байхгүй. За сайдкарынхан бол одоо жоохон тийм
Яг тухайн үед болоо шууд уналтын үедээ байна ч юм уу гэж хараагүй л бахал та. Жохоо идэх багтаа юм ч юм уу гэж л харж ирсэн баг та. Тэгэл өөр нэг клубын тэргүүн хүрээд ирэхэд тэд нар нэлээд олоолаа явж ирсэн л та. Тэгээд тэгэхэд намайг цувааныхаа хоёр дээр аваад явж байгаа юм. Тэгээд тэгэхэд бол нэр үнэхээр Армакийнхандаа бол амар баярлжсэн. Тэгээд цуваанд ороод явчих. Хэрвээ тгээггүй байсан бол би тэр хүртэл ганцаараа дахиад очих нь шүү дээ. Тэгээ араас манай залуучууд ирсэн л те. Тиймэрхүү эднэр үеуд бол байсан. За анханасаа гараанасаа бүгд хөдлөх нь чухал те. Бас. Тэгээ цовох биш нэгээрээ те. Тэгээ тэр утгаараа яг зүгээр бас одоо шинээр гарч ирж байгаа залууч юм уу санаа авах тодорхой үйл ажиллагаануудыг жигд хүмүүсээр хийлгэх хэрэгтэй байлаа шүү дээ. Тэгжээж нөгөө зовлон ойлгоно. Ойлгоно те. Цагтаа ирэхгүй бол яа гэм. Ингэдэм юм байна шүү дээ. Өөр хүн хүрээ дээрээ тэдэн цагч юу гэсэн байхад бол өөрөө нэг юм бодохгүй. Өөрөө үйл ажиллагаа зохион байгуулад тэдэн цагч шүүгээ тэр цагт нь хүн ирэхгүй байхад ямар байдаг вэ гэдгийг мэдрүүлэх нь. Тэгэд өөрсдөө бусдынхаа зовлонг мэдээд ихлэнгууд хийж байгаа зүйлийг нь хүндлэх тэр зүйлүүд бий болж байгаа. Тэгвэл танина сүүлийн хариулт айгуу чухал шүү бас ямар ч зөв. Тэгэхээр тэрийг л хийх гэл бас жоохон оролдож байгаа гэх юм уу те. Тэгэл энэ үйл ажиллагааг чи тэгэрэй гэдэг. Клуб гэдэг зүйл бол нэг хүмээр л амьдрдэн шүү дээ те. Баг хамт олноор нэг эзэж илэгдэхгүй тийм ган металл зүйл бол биш юм чинь. Тэгэхэд энэ харамжлах хугацаанд бас зөндөл хүн бас орж гарч лээсэн баг. Одоо энд 2025 онд үлдсэн байгаа энэ гişүүд тэр гарсан хүмүүсээс юугаараа ялгарсан бэ? Гарсан хүмүүсээс ялгарч үлдсэн бай сайд карт. За би ч түрүү нэг 3 дахин гişүүдийн тоо өссөн гэдгсэн шүү дээ. 45 хавцаараа өгсөн баг. 45 хавцаараа. Одоо бол 35 хавцаа байгаа баг. Тэгээд тэдгээр хүмүүс бол яг хуу олон хүнд хамааралтайгаар нь жигсаагаад хэлэх юм бол нэгдүгээр тэтгэхийн асуудал байсан. За хоёрдугаарт яг хуу ерөн зүгээр юугээ тодорхойлоогүй нөгөө түрүүний хэлсэнчлэн зорилгоо бидний одоо хүсэл зорилготой ижилхэн байх юм байна гэж төсөөлсөн байсан. Тэгээд орж ирээд хэсэг явсан магадгүй тухайн хүнийхтэй зөрсөн тийм тохиолдол байсан байна. Тэгээд болохгүй юм байна гэдэг. Жинхэлсэн хүмүүсээс бол ахгүй шүү дээ. Жинхэлсэн хүмүүс бол бүгд байгаа. Тэр хүмүүс бол перспектууд сүүлд бол одоо юунууд перспект болох хүсэлтэд өгсөн явж ирсэн залуучууд. Тиймэрхүү хүмүүсээс бол гарсан хүмүүс бол байгаа. Тэгээ ер нь бол тэр тийм байх нь зөв л дөө. Нэгэнтээ чадахгүй бол чадна гэж үлдсэнд орвол чадахгүй байна гэдгийг хэлээд гарцсан нь аль талтай зүг. Одоо тэгвэл яг байгаа одоо жинхлээд гэж ярьж штэ жинхэлсэн байгаа анханаас хамт байсан одоо хамт байгаа хүмүүсээ та нэг үгээр хэлвэл юу гэж хэлэх вэ? Миний найзууд яг л тэрэн шиг гэдэг багтсан гоё үгээр хэлвэл. Мушиг ч юм уу юу шиг ч юм тийм ээ. Тодорхойлооч. Одоо маш түшигтэй гоё хүмүүс. Одоо нөгөө нэг асуултаа асуух уучлаа. Нөгөө нэг асуултаа асуух байх л та. 3 юм авчаа гэдэг юу гэдэг лээ. За энэ дээр зүгээр асуусан. Юу 3 юм авч явах вэ гэдэг. Миний мотоциклын богцонд зунч вэ, өвөлч вэ, ер нь тэндээс баг гардаггүй. Хэрэглэх үед л гардаг нэг юм байна. За. Цов. За. Цов тэгээ нөгөө гутлын гадуур шууд өмсчдэг нэг юм цовон юу байдаг да. Тэр. Энэ бол ерөөсөө миний үргэлжил бодож явдаг зүйл дээ. Тэгэхээр нэг амар л воронд цохилсан байж тарах гэдэг шүү дээ. Бүр сэтгэлд орцсон. Тэгээ дараагийнх нь бол клубийнхаа залуучуудыг л гэж нэрлэмээр санагдсан. Бид нар ингээд хөдөө гадаа явж байгаа л за жишээ болох юм бол одоо энэ омгшлын 10 жилийн хойд явчаал эргээд ирж хахад том машинтай явсан, 2 машинтай явсан. Тэгээ моциклууд. Нэг машинаа шавар цуулгаад. Тэгэл олоолаа явсан ээлжлэл хурдсаж байгаа шүү дээ. Тэгэл тэгтэл нэрээ үнэхээр тэр хүмүүсийн одоо тэр түгшиг нөмөр амар гоё мэдрэгдэж байгаа юм.
Энгийн үед бол тэр болгон мэдэгдээд байхгүй шүү дээ. Нэг хүнийг жаргаж явах үедээ эцэг ихээ сандгүй зовхороо эцэг ихээ сандаг гэдэгтэй ижилхэн. Тэгээд их чинь л тэнцээ ороод бусдаасаа илүү ихийг хөлсөөл гаргаад ирж байгаа залуучуудыг харахад л бахархмаар гоё үү. төмөр нүүлэгтэй үнэхээр гоё санагдаж байгаа байхгүй. Тэгэл зөндөө олон аяллууд байгаа. За нэг сонио асуулт асууя танаас тэгвэл. Ямар их хариултаа. Асуулт номохгүй шүү. За анх 14 онд Sidecar маань байгуулагдлаа гэж чинь тийм. За өнөөдөр та тэр 10 жилийн өмнөх рүү өөрлөгөө захиад бичүүлээ штэ. Sidecar-ыг энийг л дутуу орхичсан байсан да гэж нэг юм бичих зүйл байсан захиан дээр. Ингэсэн бол Sidecar өнөөдрийн төвшнөөс арай дээр явахаас энэ да жоо харамсал байсан үе байгаа юу? Ингэсэн бол тэгээд тэр үед Гуха. баггүй нөө. Үгүй ба. Би бол одоо тэр нөгөө жоохон уналттай байсан үе гэж хэлсэн шүү дээ. Гişүүд идэх болцсон мууцгүй Тэр Ларисон тийм. Тэрийг бол би тийм байх хэрэгтэй шүү дээ гэж боддог. Тийм байсан учраас өнөөдрийн одоо төвшөнд гэх юм уу одоо нэг амар өндөрлөг гэж хэлж болохгүй юм л та тийм. Өнөөдрийн байгаа төвшөнд байгаа нь түүний л ачаав явахгүй. Тэгж хүнд хэцүү гэдгийг юм уу асуудлуудтай тулгарсан учраас өнөөдрийн зэрэгтэй байгаа. Тийм учраас яг тэгж бол бодогдохгүй шүү. Яг одоо за чи тэр үед нэг тэрийг энтэй талаас нь засаад ингэчшүүл гой болох нь шүү гэж бол тэгж бол өстой бодогдохгүй байна. Би бол яг л зөв замаараа явсан. Яг л зөв замаараа яваал өнөөдрийн төвшөнд ирсэн байгаа юм байна даа л гэж харддаг. Төрөний хэлсэн дээр нэрээ бас хүмүүс бас буруугаар ойлгочих байлаа. Цөөхөлөө байж байгаад олуулаа болоод ингэсэн гээд гишүүн хүн за мемберч бай, проспектч бай хүн клубд маш их зүйл хийсэн байдаг юм байлаа шүү. Энэ яг тэрийг бүр үнэхээр үнэ. Тэрийг мэддгүй юм байл. Ингээл нэг сүүлийн 3 уулзалтан дээр ирсэнгөө өстой итгэхгүй байна л гэдэг те. Сүлгээ гал хараад идэг. Тий. Тэгээд 2 жилийн өмнө шинэ жилийн үйл ажиллагаа хийгээд би нэг видео бэлтлээ 10 жилийн хугацааны эхний 10 жилээс хэдэн зураг ингээд эхний жилээс нэг хэдэн зураг гэдэг ингээд 10 жилийн жил болгоны зургууд цуглуулж хийхгүй юу. Тэгээд эргээд харахад би ойлгож байгаа юм чаа. За би дүүгээ за бас л хийхгүй нэ гэдээс цагтаа жинхэнэ түүхий чинь бичсэн үе юм байна шүү дээ. Би найзаагаа сүүлийн үед ёстой ирэхгүй байна, явахгүй байна гэдэг байгаа. Үе чинь хэдэн жилийн өмнө түүхээ ёстой тодоос тодор бичсэн хүн байж гэж бодогдож байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо бас бүхэл клуб одоо гүрүүнүүд сайхан хамт олон ингээд нэгдсэн байгаа. Тэрийгээ бас мартаж болмооргүй юм байна. Ер нь бол мартагдчихад идэм байлаа шүү дээ. Аяллууд мартагдан, тухайн аялалд хэн байсан, хэн ямар үр гэрэлтэй орсон мартагдан. Тэгэл би тэр зургуудыг үзчихэл яалтчгүй дотроо тэгж бодсон шүү. Одоо яг Тэгэл тиймдээ тий. тийсээ амар гоё оноод хэлчихлээ. Би өөр яг хилэнгууд нараас нэг миний нэг дотор ингээд яг нэг хайрцаглаа. Одоо нэг хүн ингээд нэг за зүгээр ингээд яг зүгээр инээдтэй сэдвээр жишээ авахад хөргөчний хөлдөөгчийн онгоцоход хөдөөнөөс ирсэн аарс ингээд байж идэг та. Тэр шиг яг хүний бодлын мухарт нэг юм байдаг. Тэр хүн нөгөө нэг хэрвээ өөрийнхөө модлын мухрыг одоо бодлоо тэр чигээр номын сан ингээд аваад үзэх юм бол уншсан хэрнээ амар нандинаад уншсан хэрнээ хадгалсан тий. Гэсэн юм сандгүй. Хүн ярих юм уу эсвэл юу яах вэ гэт орж ирдэг. Сая яг сайхан яг тэгээд хэлэхэд нийцний юм орж ирж байгаа. Тэрээс нь алдаа үедээ яг ёс журмаараа явж ийн гэж бас таалагдаа. Цоомогийн нэг подкастыг үзэж байгаа тэр халамцсан яриан дээр орж ирсэн. Тэгсэн чинь Цоомоо гэж явах найз бүхэн үүрэгтэй ирдэг амьдралд чинь. Бүх найзууд үүрэгтэй ирдэг. Зүгээр одоо яг тэр ярианаас нь жишээ аваа ярихад нэг найз маань ирээд те намайг л өөр давс. Тэр хүн намайг хэсүү болгосон гэдэг ч юм. Энэ мэтлэнгээр ингээд айгүй олон зүйлүүдийг бүгд ингээд энэ бүхэд явуулсан. Тэгээд нэг хундагны үг хэлсэн шүү дээ. Өнгөрсөнд үлдсэн одоо байгаа ирээдүйд учрах найзуудын төлөө гэдэг. Энэ үнийг ерөнхийдөө хүнд өөрт нь өөрөлд нөхөрлөл
хүн одоо орж гараад ингэсэн ч гэсэн хэрнээ өөрт нь амар том амьдралын туршлага юу үлдээсэн байсан гэдгийг ярьдаг шиг. Тэгэхээр яг жишээхэн яг сайн хэлсэн үнцэг болстой бүр үнэхээр таалагдлаа. Хүн юм заавал дардан байх албагүй байхгүй тий. Онотойгоо зэрэгцэл сураал. Тий. Одоо энэ чинь уналт босолт гэдэг зүйл чи байж ич өнөөдрийн одоо биднийг бүтээн шүү дээ. Тэгэхгүй бид нар юу ч мэдэхгүй ингээл нэг амар сайн сайхан яваал нэг л их сайхан магтаал дунд амьдрал нэг л их сайхан яваад хахад амьдрал өөр утгагүй болчихлоо шүү дээ. Тий. Яванда хүн өөрийгөө алдаж магадгүй л хүн бардан байгаа. Би яг энэ асуултыг чамаас асуумаар. 22 оны Ямар асуулт? өөрлөгөө яг асуулт асуусан ч. За 22 оны өмнө 22 онд одоо байсан. Одоо анх одоо мотоциклын клуб яг байгуулах гэж хэвчээ тэр жил 21 оныхаа. Тэр жил рүүгээ чи одоо цахиа авчиж чи өөрлөг юу үчиж байсан. За чи ихүшээ. Энхэсэ шүү. Гэдэг ч юм уу. За. Аха. Юу яг зүгээр юунд дээр зүгээр хайр цан дээр хэлэхэд би зүгээр юу тэр үед яг арай жоохон сул байсан шууд би анханасаа ч гэдэг юм уу зүгээр дээр шүү би юм нөгөө амар тийм дэглэмтэй мангар хатуу анханасаа хэлчихгүй байсан байл гэж хэлэх байна. Яванда би ингээд чангарч байгаа байхгүй. Тэгмүүд яг 21 онд яг одооных шиг чи байсан бол арай өөр байсан гэж магадгүй гэж. Энийг л хэллээ. Ер нь бол тэгэхээр яг хүн болгоны амьдрал яг одоо ингээд хүмүүс бол анзаардаг л бахал та тийм. Тэгээд эдгээр бол нэг сайхан явж байгаа ч юм уу тийм. Энэхүү бол оо эдгээр хоббигоо биелэх ингээд хөшгөний цаана зөндөө амьдрал байгаа. Цаана жилийн дунд аюул олон зүйлүүд хөрөж болж идэг тийм. Энэ бүх зүйлүүд ингээд дотроо хийж тийм. Эцсийн өнөөдөр яг хэрсүү байдал юу болж байгаа л. За хэрсүү гэхээс илүүтэйгээр зүгээр гол туршлагатай. Тийм. Та аялалгээ сая ярьж байхад нэг амар борон зөхиулсан тухай ярьж шүү дээ. Тэр юу вэ? Ашигтай. Ямар борон зөхтэй зөхиулсан? Хизээ ямар хэдэн жил юм ямар ч аялал байсан. Тэр ч одоо хэдэн юм бэ? 16 он тийш явсан гэр. 15 мав хавцаа юм болов уу? 15 хавцаа хаа. Хаашаа явчихсан? Зүүн хараагаас цаашаа хонь нуг яваад. Хонь нуг руу чинь баргийн машин ч явдггүй гин. Ер нь нөгөө модны 31 өдөл том дэргүүдэл явдаг гинэ. Тэгээд тэр жил их бороотой байж таарсан. Бид нар ингээ хотоос гараад тавьсан. Тэр ер нь бас их гоё. Гараад нэг нөхрийн маань мөцгөл болдгоо. Тэгээд ийшээ гаш тахад 22-ын төвчний тэр авцаа. За яах вэ гэж хэлсэн чинь нэг гадаад нөхөр машинтай дахиад ирлээ. Монгол их нэртэй байна. Тэгээд одоо мөцгөл ингэсэн гэсэн яах вэ? Манай гаражт мөцгөлүүд байгаа. Тэндээс сэлбэг мэлбэг ингэхүү. Тэгээд цаашаа таад явах уу гэдэг. Оо за. Тэгээд дахиад очиод пак онгойлгосон чинь баахан ураал шахахтай мөцгөлүүд байна. Зинхэ хавь. Ямар гоё таарсан бэ? Тэнгууд шууд хоорондоо наанаас нэг нь ярьчаар. Эндээс нэг нь унаа авчих уу? Шууд. Тэгсэн чинь тэгтээ наад чи асаач тэ шууд юм астдаг бэлэн байхгүй штэ. Окей, за тэрийг гаргаж ирээл 15 минут үзэл за 30 минут шүү дээ. Аялах гээд бүгд нөгөө бүх юм ачсан мөцгөлөөр ирсэн бас. Асаагаал нөгөө мөцгөл дээрээс бүх юмнуудаа ачаал тэгэл тэр мөцгөлөө нунаа тавьсан. Тэр аялалд хамгийн бест явсан мөцгөл тэр мөцгөл. Ямар гоё юм бэ те. Тэгээ бид нар эндээс гараад урьхан дээр очиход урьхан дээрээс эхлээд бороо орцсон байхгүй юу? Тэгээд тухайн үед чинь 100 хараа ордог зам засмал болоогүй байсан. Дархны замаас салаад засмал болоогүй. Тэгээ засмалаар тавихтаач бороонд цохиулаад тэгэл салдаг дээр манай 100 хараагийн хоёр хүлээж ирсэн. Тэндээс ахуулаад бороонд цохиулаад шавартай тийш чинь нөгөө нэг юм тарэлэнгийн юм хар хөрстэй штэ. Тэрэн дээр зүгээр гулсаал гулгаал шахатай тулдаа арайч юм аа гэд. Хажуулчихгүй. Тэгээд очиход бүр очихоос хичнээн километрийн наан угаасаа бүх юм норцсон байсан байхгүй. Амар норсон. Маш олон цаг норсон. Тэгээ маргааш нь бүгдээр босонгуудаа хоньныгаа аялал эхлэх гэж байгаа. Шууд зах руу гараад бүгд цом аваал те. Тэгээд нэгч бороо ороогүй л те. Тэгээд ерөнхийдөө зүрхэнд амар орсон. Амар норсон. Яалтч борооны цоо бүр би л хамгийн түрүүнд авдаг бас. Тэгээс нэг хоньнуугаа аялжлаа. Тэр аялал супер аяллаасан.
хамгийн гоё он жилүүдийн Бид 5 хоног аяллаа л гэж бодож ирсэн. Тэгсэн чи 9 хоног болсон. хамгийн гоё он жилүүдийн талын салхич айлж илээсэн бэ. Хамгийн гоё талын салхи уу? Тэ. Хэдэн оных вэ? За би одоо оны сандгүй. Юунд бүх клубуд анх удаа хамтдаа байрлаж хонч хийсэн. Тэр нөгөө юуны Тэрэлжийн 18 он. Тэрэлжийн замынхаа харин юу лээ? Тэр надад хамгийн бэст. Чиний бас хамгийн гоё гэж. 18 он өстэй. Аха. 18 он өстэй. 18 он. Тийм байх. 17. Тэнтэй яаж багталсан? Би таны тэндэг пактыг сонссон. 18 оных дээр үү? Тэ. Нэг пактлаагүй шүү дээ. Ингээ нэг задгаа бэмэртэй машинтай пар тавиад унтсан. Тэр чинь биш. Тэр чинь Нэг шар задгаа бэмэртэй машин дараад пар тавиад дээр задгаас унтсан гэж. наадах чинь чи сонсон мэхэд хаанаас сонсон? Ямар амар явж байна те. Тэр чинь юу байхгүй юу? Амар сэтгсэн байна. Тач болно. Тэр чинь тэр юу биш. Тэр талаас хэлэх биш. Тийм үү. Тэрнээс нилээн Тэгвэл хаа. оны бууралцсан байна. Тийм тэр эхлээд анх бүгд явсан гэж байгаа чинь тэгэхээр 18-аас өмнө болж таарах гэдэг юм л да. Магадгүй тэр 18 оных мөн багтаад ярьж байгаа. Тийм. Гэхдээ тэр бол бүх клубуд нэг дор байрлаг. Бидэд тэр чинь бас юунд болсон юм а? Тэрэлжид болсон. Тэгээд бид цаашаага нөгөө тэрэлжийн хотлын даваа байдаг ч шороогоор давдаг. Тэрүүгээр даваад нэг амралтын газар авцсан байсан. Тэгээд бидэд миний машинтай тэр нөгөө задгаа гэдэг машинтай мөцөглүүдээ авч тавьчаад буцаад нэг нь жолоод шүрж ирээ. Тэгээд талын салхахаа үйл ажиллагаа дуусгаад буцаад амралтынхаа газар утсан. Тэгээ яг үгүй Даарсан юм уу? уцсны цэнийг дуусгах гад болдгоо. Яаж хаад амар дурлцсан. За. Нөгөө зогсоо загвал мессеж бичих те. За. Тэгээд нөгөө машины цэнэглэгчээр цэнэглээд амралт учраас нөгөө гэр амралт учраас тог байхгүй уцаа цэнэглэж чаддаг. Тэгээ машиндаа суугаад уцаа цэнэглээд мессеж бичээд ингээд байжсан. Тэгээ бодол даарсан юм байлгүй. Тэгээ пар тавьсан гэсэн. Задгаа тий. Дээврэн задгаал машин л та. Одоо надад шин манайхан тэгээд нэг хай нэг уулзахаараа бас ярьдээ бөө. Одоо ингэ задгаа машин харахаар л та санаанд ордог. Энэ нөхөр одоо пар тавьсан байгаа болоо гэж. Нийтээрээ нэгчлээ шүү. Гэхдээ тэр бас дулаанд нөлөөлсөн шүү. Нөлөөлн тэр паач нөлөөлөлгүй яах юм. Өдөг хэлэлтэй бас Тэр доороос нэг хүүд одоо бид мотоцикл дээр ингээд явж байхад чинь моторын халуун мэдэгдээд идэг үстэй. Йоо. Тэгсээ. тэр үлээс аргагүй тэгтээ Хийсэн хэлэхгүй. Нууцын хадгална гэлцэн байгаа. Зүгээр. За өөр юу вэ? Өөр тийм бэ? өөр за жоохон байж байгаа болоо яа. За өнөөдөр подкаст маань ийм зоонжоос явж байгаа. Тэгээд ийм зоонж хоол гойтой, орчин гойтой очихоос айгүй хөлсөлтөгч нар бас ороод ирсэн байгаа тань. Тэгээ манай орчны шуун бас ерөн тайран подкаст үзэж байгаа хүмүүс чинь анзаарах байхаа. Орчны шуун бол одоо урд үрдийн дугаараас илүү орж ирэх байх. Тэгээд манай подкаст чинь ямар нэгэн байдлаар бүр айхтар тэгэж юм техникийн өндөр түвшинд явагддаг. Зөө сонирхлынхаараа хоббигоо хөгжүүлэх үүднээсээ явагдаж байгаа учраас та бүхэн бас хүлээстэй хандаарай. Тэгэхээр дараа нэрдээ нэг
наад камер чинь босхгүй бай. Наад мик чинь боссонгүй бай. Яг тэднийг хүлээж авч байгаа л та. Тэгтээ нөгөө нэг юм манайс чи хоббигоор хийж байгаа шүү дээ. Тэгвэхүү байдлаас гарч. Гэтэ ер нь бол явандаа юу яана. Бид өөр бас нэг аюу гоё нэг ботцсон байгаа нэг объект өгчүүлээд объекттай яг гоё ингээд бүр орчноо бүрдүүлээ тэгээд авах юугаар ингээд яг нөө юм ч нөө сайжиртын богоо өстэй гэдэг шиг тий. Сүрэ багт тийм ээ. Тиймэрхүү байдлаараас явах хэрэгэдэ байгаа. Та одоогоос яг одоо ингээд 25 оны. Тэсэ. 5-аас 10 жилийн дараа ямар байх вэ? Гэдэг төсөөллийг та бодож ирсэн. Монголын моциклийн хөгжил тухай үед бас ямар байх вэ? Би тухай үед бас ямар байх вэ? Яг моциклийн хөгжил клубүүдийн хөгжлийн үед бол би бол өсрөнгүү хөгжил гарна гэж бол бодохгүй байгаа. Ер нь нэлийн дээд тал руугаа ойрхон очсон байх гэж боддог. Одоо үүнээс цааш тодорхой жижиг засварууд хийгдээд явна уу гэхээс биш. Амар тийм гинт бүр юм ховсгал хийж байгаа юм шиг тийм өөрчлөлт бол айхтар сүрхий гарч ирэхгүй болоо гэж бодож байна. Зүгээр өөрийнхөө хувьд бол зүгээр би чинь Монголын Сайдгар мотоклубын анхны тэргүүн биш шүү дээ. Үүсгэн байгуулагдсан 6 хүний нэг болохоос Эрдэнэ ах маань тэргүүн байсан. За би тэгээд тэргүүн аваад, дэд тэргүүн байжгаад тэргүүн аваад хэдэн жил болж байгаа юм. 5 мав болох ч юм уу. Тэгээд зүгээр яг олон сайхан залуучууд гарч ирээд 5 жилийн дараа ч юм уу аха тэнд тэдэн цаг цуглаа шүү гэдэг үг сонсдог болчихсон л гэж бодож байгаа. Honored member гэсэн үг шүү дээ. Ер нь. Өө заавал тийм байх албагүй. Зүгээр фондро мембертэйгээ зүгээр явжсэн ч гомдох юм байхгүй. Жохон ачаал баг аваад гэх юм уу те. Манай залуучууд одоо ч сайхан залуучууд байна л т. Эднэр маань үндсэн жанжин шугамаа бүрэн сайхан дүүрэн аваад явах төвшөнд очиод окей. Надтай надгүй үүсгэн байгуулагчтай байгуулагчгүй одоо байгаа удирдлагын багтай баггүй клуб замаа олцсон тохиолдолд заавал нэг хэдэн хүмүүсийг олон жилээр бүх юм дээр зүтгүүлээд авах хэрэггүй байхгүй. Тийм болохын тулд аль түлхэгдсэн клубээс болох хэрэгтэй эсвэл хөвн өөрөө хичээж тийм болох хэрэгтэй юу нэрэ. Ер нь бол ингэж байгаа. Би ч өөрөө багш хүн шүү дээ. 15 жил Хөмөлбөг ухааны их сургууль багшлаад өнгөрсөн жилээс ажил өгсөн, ажиллах байгаа. Тэгээ зүгээр би энэ хугацаанд миний маш сайн нэг ойлгосон зүйл юу гэхээр хүн хэрэгцээтэй зүйлээ л хийдэг. Хүний хийсэн ухамсартай, ухамсаргүй тэр бүхэл хүний хүчин давтаад хийж байгаа үйлдэл нь хүртэл хэрэгцээг хангахын тулд байдаг. Хүүхэд гэр орноо цэвэрлсэнгүйгээд ээж аав нь зодож гэж бодъё. Тэгэн гут хүүхэд гэр орноо цэвэрлээд эхэлж байгаа байхгүй. Хэрэгцээг хангахын тулд. Тэр хүүхдэд ямар хэрэгцээ байсан гот зодуулахгүй байх хэрэгцээ байсан учраас тэрийг хангахын тулд гэр орноо цэвэрлсэн хичээлээ сайн хийсэн хичээлээ давцсан одоо юу гэдгийг те. Яг тэрнтэй ажиллах. Клубд орж ирж байгаа залуучууд клуб дотор орж ирснийхаа дараа хийж байгаа үйлдэл, орохын тулд хийж байгаа үйлдэл, орж ирж байгаа шалтгаан нь өөрөө бүгдээрээ хэрэгцээг л хангаж байгаа. Яг ямар хэрэгцээг хангаж. Тэгэхээр хэрвээ клуб эсвэл зүгээр ингээд хэсэг бүлэг нийлцсэн байгаа хүмүүс хин нэгнээрээ тэр дотор байгаа хин нэгнээрээ ямар нэгэн зүйлийг төгс хийлгээ гэх юм бол үүнийг хийсний төлөө чиний энэ хүсэл хангагдана гэх юм бол хийчихнэ. Төгс хийчихнэ. Хүсэл нь биелэгдэхгүй тохиолдолд итэвхтэй хийхгүй. Магадгүй хийж магадгүй. Гэхдээ хийж байгаа нь өөрөө бас нэг хэрэгцээг хангаж байгаа шүү дээ. Чамд айтайхан харагдах гэсэн юм аа. Тэгээд би хийсэн. Байж болох уу? Байж болно те. Яг үнэндээ би энийг хиймэрг байгаа байхгүй. Гэхдээ юг хийчээрэй гэсэн юм чинь хийчээ. Ингэж явах юм бол буруу болно. Тухайн хувь хүний зорилго нь клубын зорилготой хэрвээ ижилхэн байвал тэрхүү өөрийнхөө зорилгыг хангахад клубын зорилго давхар хангагдаа явна л гэсэн. Тэгэхээр тэр тогтолцоог системийг бүрдүүлж чадах юм бол клуб байна уу зүгээр нэг 5 нөхөр нийлээ суудсан байна уу
те спортын баг байна уу? Тэр хүн хэрэгцээг хангахын тулд хийсэн бүх үйлдэл нь нөгөө тухайн нэгдлийнхаа зорилгод хүрэх хүч болдог байхгүй. Тэгэхээр тэр тогтолцоог л зөв бүрдүүлж чадах юм бол хинтээ хингүү цаашаа явдгаар. Тэгжил явмаар тийм л болгочмоор санагдаад байна. Тэгээд одоо арай болоогүй амар том туршлага хөрөнгө болоо. заашгүй. Тэнийг багшилдаг байх үед одоо ажлын байран дээр байгаа жишээ. Гадаагаараа хов биелүүлж байгаа жишээ. Энэ хоёрын хооронд зөрчилдөн үүсдэг гэсэн. Гайгүй шүү. Гайгүй. Яагаад гайгүйсэн гэхээр манай хамт олон удирдлагууд огт одоо юу гэх эсэргүүцэж хүлээж аваа. Тухайн үед би бүх хоорондоо бүгжтэй, урт үстэй, үсээ ардаа буучдаг. Гэхдээ ажил дээрээ бол үргэлж 3 хастай ангиатай дандаа тийм бол байна. Гэхдээ урт үстэй, сахалтай, бөөн бөгжнүүд зүйдсэн. Тэгэл ажиллаа яддаг байлаа шүү дээ. Тэрэн дээр бас нэг хүн бас нэг имиж ярьж болно да тийм. Энэ бол боловсролын байгууллага гэдэг ч юм тийм. Тийм байдлаар огт тандаагүй. Миний шавнарч багш маань ийм байгаа. Тэгээд өөр байсан бол илүү их зүйл сурах байсан гэж одоо би нэг ч хэлэхгүй гэдэгт бол бат итгэлтэй. Миний шавнарч надад таартай байсан. Сургууль маань ч гэсэн одоо миний ажилласан байгууллага маань ч гэсэн надад маш их боломж олгосон. Би ч өөрийнхөө одоо чадах бүхнээ л зориулсан юм гайхамшигтай газар байхгүй. Тэгээ тийм учраас нөгөө юу байхгүй. Зөрөлтөө харьцангуй байна тийм. Сайн мотоциклчин хүн ямар байх хэвээр вэ? За манай брендинг юу? Тийм байна те. Намайг ах машин барь зурж байхад манай аав надад нэг зүйл хэлсэн. Хинч наад хаацыг чинь тултал гэж чадна. Хинч хурдан дахиж чадна л гэсэн үг шүү дээ. Цөөхөн хүмүүс зогсох ёстой газрын зогсоод байна гэж. Тэгээ би бол тэрийг л сайн мотоциклч байна. Мотоциклөө тэгээ одоо ерөнхий утгаараа тийм одоо боломж тэрслүүдээс аль болохоор үчнээ сэргийлж одоо бодож явж чаддаг гэх юм уу те. Тэрнээс одоо бид нэр ялч байхгүй 1000-аас тийш систем мотоциклууд унаал гараал бацхад чинь хит хурж болох уу те. Болноо. Тэрийг бол цэцэрлэгийн хүүхд авчиад аханд үнийг базаадах гэсэн чи бацчих штэ яг үндэ. Хамгийн гол нь түүнийгээ мэдрээд өөрийнхөө нэг хэсэг болгоод за би энэ ч зогсъё доо гэхэд зогсож чаддаг. Эсвэл зогсох нөхцөл байдал үүсгэхэд бэлэн байж чаддаг ч юм уу те. Магадгүй тэрийг л хэлэх байх.
өмнөх хүмүүс бүгд л хэлсэн л дээ. Тэр хүмүүсийн дандаа зүв байсан шүү. Түүндээ нэмээд хэлэхэд гэж байна. Хүний л бодол ш тэр хүнээс л асууж байгаа болохоор өөрийнх нь бодлын сонсох гэж. Би бол тэгж л ач. Бас гоё тайлбар гарч ирж байна тий. Таны гэр бүлээс ер нь цааргалах юм байдаг вэ? Таны одоо мотоциклоос ч юм уу эсвэл чи ингээд яваад ингэчүүл яахын гадуур аваараас л байна. Одоо натаа болж гэд юм уу? Дэрэн дээр та өөрийгөө юуж нөгөө гэр бүл хүмүүст хэлж тайлбарладаг. Хаваараслын тал дээр бол гайгүй. Одоо юу гэдэг яг чи гарч яваад наа чи эрсдэлтэй штэ гэх нь бол гайгүй. Намайг анх муцикл унж эхэлж байхад ээж аваар хоорондоо ярьжсэн гэсэн. Зүгээр наач нэг. За удаанаар удахад 1 сар 2 сар оролдоол тэгэл угаасаа хайна. Тэгээд одоо миний хамгийн тууштай сонирхож хамгийн тууштай дурлсан зүйл. Тэгээд яг хөө дээрэс нь би түрүүний юуг л байнга л болж явдаг л та. Машины хажуугаар гарахдаа би уртлын дугуйг дандаа харж явдаг. Миний тал руу дараатай байна уугүй юу? Миний тал руу дараатай байх юм бол би тоормсон дээр хөл тавьдаг эсвэл тоормсоо тодорхой хэмжээнд гიშгдэг. Тэр машин дохио өгөөгүй ч байсан гэсэн өрөөлт нь миний тал руу дараатай байх юм бол. Тэгээ ер нь би одоо клубийнхаа залуучууд мөсгөл унаад удаагаар залуучуудсан дандаа хэлдэг юм л та. Та нар ядаж машины хажуугаар ингээл бид нар чинь голоор нь явна, хажуудлаар нь явна те. Гэхдээ дугуйгийн заавал харжээ. Хэрвээ чиний талууд руу дарцсан байгаа бол уртлын машин тэр хоёрын хооронд зай гарч ирэхэд тэр хүн санаатаагаар ирэх гээд эсвэл санамсаргүйгээр хааз гიშгэхэд тэр машин чигээр ивч чиний тал руу дарж орж ирнэ гэдэг ч юм уу те. Тэгэхээр тиймэрхүү байдлаар жоохон хандаад байдаг учраас яг эрсдэл учирч хоолоо гэдэг дээр бол харьцангуй гайгүй. Мэдээч хэрэг би ихэн ах тэгш ах Эрдэнэ тогтох ах эдэр шиг хэдэн сараар явж чадахгүй л шүү дээ. Мэдээж хэрэг цаг хугацааны хувьд энэ зарцуулах тодорхой хэмжээнд хүн бас байлгүй л ах. Таныг та одоо яг танай айц их одоо ингээл 1-2 сар унаал болох баг. Таныг тухайн үед юу амар юм түлхэж сууж өнөөдрийн хүртэл ингээд мотоциклтойгоо нөхөрлөх. Мотоциклаа энэ хоббид өмж байх. Одоо яг таны хэлж байгаа шиг тий. Миний одоос маш олон жил одоо нэг биелж байгаа хобби одоо сонирхол гэж ярьж байна. Юу тухай тийм түлхэж болсон. Юу нөлөөсөн. Найзууд маань л баг. Найзууд маань буюу одоо манай клубийнхан маань л баг. Яг уу тий. Заавал яг манай клубийнх гэдэг юм биш л тий. Ер нь зүгээр би зүгээр хааж утсан байсан гэсэн. Чопперстой тэр шигтэй байж байгаа чопперсын гишүүн байсан ч гэсэн намайг тийч хамгийн хүчтэйгээр авч үлдэх байсан зүйл нь бол хамт олон л байсан баг. Ер нь бол би ингээд мотоциклыг ганцаараа унаад явхаас яаж хоёулаа явах вэ гэж байнга боддог шүү дээ. Тэгээд намайг та тэргүй юм чи урдаа яв гэнэ л дээ. Би урд явхаас ард явах нь илүү гоё. Бүгдээрээ ингээл араасаа колорс нарагдаа. Өөрөө тэр өстөө үнэтэй гоё харагддаг. Йоо ямар гоё юм бэ. Энэ залуучуудын нэг хэсэг нь би юм байж тээ гэдэг мэдрэмж. Тэгээ заримдаа би бас тэгнэ. Би одоо урд явахгүй ард явъя. Тэгэл араас нь ингээл хараад замын нөгөө тойр мориг дээр те. Тий. Ингээл орж ирэхэд бүгд харагдаал. Яа, гайхамшигтай гоё мэдрэмж. Гоё. Тэр өстө супер мэдрэмж те. Тиймэрхүү мэдрэмж нэг удаа авцсан хүн бол болно гэхэд хэцүү шттэ. Би бол тэгж л боддог. Хамт бол нэг ер нь бүрдүүлэхэд тухайн хүний яг өөрийнх нь одоо юу гэж за энэ асуултыг яг юу гэж асуумраа. Би уг амар гоё асуултны сэдв гараад ирчээд байна. Тэрийг зүв болох хэрэгтэй юм ээ. Жохо бодоотгүй. За чи бодож байгаа. Хоёр юм ярьчих. Хэлхийг хүсэж идэг. Хэлхийг хүсэж идэг нэг танд өөрт чинь яг манай подкастаар дамжуулж эсвэл өөрийгөө илэрхийлэх ч юм уу, клубээ илэрхийлэх бид хоёрын асууж чадахгүй байгаа нэг зүйл байна уу эсвэл энэ хоёрыг бид өөрөө асууж чадахгүй байгаа энийг хэлчихвэл хэлмээр байна даа гэсэн тийм. Яг тэрийг хэлэх гэж байлаа шүү дээ. Яг таарлаа. Би ерөөсөө клубынхандаа залуучуудаа нэг л зүйлийг байнга хэлдэг. Хүндлэлийг бусдаас битгийгүү. Бусдыг заавал хүндлэх ёстой юм шиг хүндэл. Ёстой юм шиг хүндлээ. Чи бусдыг заавал хүндлэх ёстой. Харин бусд нь намайг хүндэлсэнгүй гэдэг зүйл битээ яриа. Хэрвээ чи чадчихвэл хүндлэлийг нь олж авах ёстой. Харин
бусад хүмүүст бол эсрэгээр хандах хэрэгтэй. Энэ миний хүндлэлийг хүлээж авах зүйл хийгээгүй учраас би хүндлэхгүй гэдэг байдлаар биш. Тэр хүн хүндлэлийг чинь хүлээж авах зүйл хийсэн ч байсан хийгээгүй ч байсан заавал хүндэл. Тэг яг манай клуб чинь соёл нь магадгүй танахаас ялангуяа миний бодлоор танахаас бол өөр л дөө. Манайх бол за яг ирээдүйд өөрчлөгч хийгээгүй юм. Одоо бол яаж яах гэхээр хэрвээ чи энэ хүнийг мембер болгоод бидний нэг гэж хүлээн зөвшөөрөх гэж байгаа бол зөвшөөрснөөс хойш ижлэх нь шүү. Оны ялгаа тэ 90 ялгаа тийм зүйл байх ёсгүй. Чи яг өөрсдийнхөө нэг гэж үзээд саналаа өгөөрэй. Энэ хүнийг тэгж үзэх боломжгүй юм байна гэж байгаа бол татгалз. Тэгээд ороод ирцний дараа би тэдэн онд хэлсэн, чи тэдэн онд хэлсэн тийм зүйл байхгүй. Бид нэр бүгд найз нөхд. Тэ. Ийм зашмаар. Юуны цоонд бол бид нар яг юугаараа зогсно. Дараалалаараа зогсно. Мемберлсэн дараалалаараа. Тэгээд статустай хүмүүс буюу одоо нөгөө удирдлагын хүмүүс шүү дээ. Тэд нар бол эрхтэй. Эрх нь зөвхөн тухайн албан тушаалд нь олгогдсон л эрх. Түүнийхээ хүрээнд л эрхээ хэрэгжүүлнэ. Тэрнээс биш чи битэр яг ижлэх нэг төвшин хүмүүс. Ингэж явж. Тэгэхээр би бол тэгжилэлмээр санагддаг. Хүнээс хүндлэлийг битгий шаард тэг хүс. Бусдыг заавал хүндэл. Ийм л. За, асуулт авснаа. Засахта ерөн зүгээр хэдэн өдрөөр юм ярмаар. Манай клубд бас манай нэг миний хүндэлж явдаг ах нараад нэг өдөх. Амраах гээд манай маршал. Би бас тэр ахтайгаа их гоё юм ярьсан хурдтай. Надад айгүй олон зүйлийг кейсүүдийг ярина. Айгүй олон шийдвэр дээр миний одоо энэ сүүлийн бас айгүй олон шийдвэрүүд дээр нөлөөлж байгаа. Тэр хүнд бас би амар баярлж явдаг. Яг л хамт ингээд яриад суухад яг ингээд үнэхээр гоё сэтгэлээсээ ярьдаг тий. Ямар ч юмн дээр үнэхээр яг өөрийнхөө өнцгөөс бүх зүйлүүдийг нь уйлдуулж кейстэй ч юм уу тий ингээд аюу гоё ингэж тайлбар. Тэг яг тантай яриа суусан чи бүр яг ингээд амраахтаа хамт байгаа юм шиг гоё санагдав. Би тэр өдөө бүр яриа суул гэдэг. Тий. Тэгэхээр тсахтаа бол бүр хэдэн өдрөөр юм ярьсан мөрөд гэдэг шиг. Тэг хоёул хөдөө. Тэг хэдүүл өдөө юу. Тэгээ юм яриа сууцгаая. За манай подкастын цаг бас ер нь төгсөн баг шиг байна. За манай подкаст хамтран ажилладаг Almond Craft арсын эдэл. Тань ингээд 100 мянга төгрөг худалдаа авчих эрхий бичгийн хүртэл ингээд арьсан дээ. Өөр нэг та одоо богц хэлэх юм уу юу хэлэх юм дээрээ хэлж болохоор юм байл. Тийм байна. Эн чинь тэгээд энэ өөрөө тийм нэг эрхийн бичгээс гадна гоё юм юу юм тий? Дурсгал авсан шүү. Бас. Тэгээд дуусна. Баярлалаа. За тэгээд дүүгийнх нь Жикана баа та нэг ирсэн шүү дээ. Тэгсэн. Тэр дүүг хэлсэн гээд. За та гуравтаа дараагийнх нь ажлуудад нь те үйл ажиллагаанд нь амжилт хүсье. Тэгээд клубын лого гэдэг бол клубийнхаа гишүүдэд бол маш эрхэм байдаг зүйл шүү дээ. Тэгээд энэ бидний хувьд хамгийн эрхэм зүйлээ та гуравтаа амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Яасан гоё юм. Гоё харагдчих. Ер нь дөрөөсөө шингээд байдаг байсан байж тээ. Яг асуу гэж бодож ирсэн юм аа. Логоны тухай яриач та. Манай лого чинь юу? Тойрол. Одоо энэ улаан нь бол домгийн амтан л да одоо хангар гэж нэрлэгдээд ах шиг байна. Тойрол гэж нэрлэгдээд ах шиг байна. За Гриффин гэж нэрлэгдээд байгаа тийм. Тэр амтаа.
жигүүртний хаал гэсэн үг шүү дээ. Тий, тэгж үздэг юм байлаа. Тэгээд энэ нь бол боксер мотор шүү дээ. Аха. Боксер мотор тэгээд энэ домгийн одоо энэтэй. За үнэхээр бас гоё юм. За. Манай өнөөдрийн Wrap мото подкаст season 1-ийн 7 дугаар дугаар үнэхээр сайхан болж өнгөрлөө. Үнэхээр гойс халуун яриа өрнүүлж чадлаа. Бас үнэхээр нэг цав хугацаанд баригдаад идэх шиг ууд нь үргэлжлсэн бол бүр дахиад 2-3 цагаар бас юм ярмаар байна. За тэгээд өнөөдрийн манай подкастта хамтран ажилласан Aim Lounge-ийнхантай баярлалаа. За мөн Almond Craft арсын эдлийн цэг, Chicano Vibe бил утсан эдлгүүр. За тэгээд өөр хамтран ажиллах хүсэлтэй албан байгууллага хувь хүмүүс байвал за бид чинь доор гардаг дугаараар холбоо ороорой. За тэгээд өнөөдрийн урилгыг хүлээн авч ирсэн Зисэн ахтай үнэхээр их баярлалаа. Халуун талаа урамсан хүлээж үнэхээр гоё баярлалаа. За тэгээд үзчихвэл манай пэйж дээр лайклаарай. Мөн YouTube channel дээр мөн subscribe дараарай. Тэгээд let's wrap